Үзэгч та бүхэн UBS телевизээр санаа нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг хүлээн авч үзэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн маань урилгыг хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид та бүхэндээ баярлалаа. Дугаар бүртээ нэгэн шинэ түүхийг үзэгч та бүхэндээ нээж өөрийн хүчин сэтгэж байгаа салбартаа үн цэнтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй зочдынхаа тухай шинэ зүйлийг нээж байдаг санаа нэвтрүүлгийн маань 312 дахь хуудас нэгтгэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Санаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг нэгэн эрхэм хүндтэй хөтлөгч, зочин хөтлөгчөөр өргөцсөн. Ингээд студидтэй UBS телевизийн хөтлөгч Амар Жаргалыг урьж байна. Санаа Амраа. За урьжлын маань хүлээн авч цаг заваархан хүрэлцэн ирсэн баярлалаа. Үзэгчтэйг мэдчилгээг урьж байна. Маш их баярлалаа. Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Санаа ток шоу зочин хөтлөгчөөр орсон гэдэг миний хувьд маш нэр төрийн хэрэг. Санагчтай маш их баярлалаа. За миний хувьд нууцлаг бөгөөд маш сонирхолтой нөхцөл ажиллах болно. За санаа нэвтрүүлгийн маань энэхүү тайзыг хараад үзэгчд маань их олон зочинтой байх нэ гэж бодож байгаа. Тэгээ магадгүй таны тааварлаагүй маш олон эрхэм хүндтэй зочид өнөөдөр студид маань өргөцсөн байгаа. За ингээ Амраага 2 дугаар студидтэй урьж байна. Хэдхэн орны дараа студид иргэд уулзъя те. Амжилт хүсье. Санаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар олон зочинтойгоор үзэгч та бүхэнд гэгээлэг сайхан зүйлийг за магадгүй нэгэн хэсэгтэй нулимстай за дуу хууртай халуун дотн яриатай ийм сайхан дугаар олно гэж бидний хувьд их хичээ ажилласан. За ингээд үр дүнгийн хамтдаа үзцгээе. Ингээд нэвтрүүлгийн маань эхний хэсэгт өргөцсөн эрхэм хүндтэй зочдоо үзэгч та бүхний өмнө урьж гэж байна. Сайн байна уу? Хоёулаа хамтдаа энэ байх юм уу? Тий, хоёулаа хамтдаа энэ чинь ингээ сайхан. Ховч ярина. Энэ манай хэд маань орж иж байгаа юм бэ те? Чимбэ орж иж байгаа юм байна. Хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Батмунхийн Чимбат. Санаа Чимбат урьдчилан маань хүлээвсэн маш баярлалаа. За, эдгээр суудлаас та хүссэн газараа суугаарай. За, санаа нэвтрүүлгийн урилгаар UBS телевизээр овголсон Монголын нэртэй сэтгүүлч хөтлөгч Од гэрэл өргөдөө ирсэн байна. За, одлогоо тайцнаа ухаавъя. Санаа одлоо. За, урьдчилан маань хүлээвсэн маш их баярлалаа. За одоогийн маань хувьд олон одоо нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан энэ удаад бол эрхэм хүндтэй зочноор өргөцсөн байна. Дараагийн эрхэм хүндтэй зочин маань Монгол Улсын соёлын аюул зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Шагнар Сүрэнгийн гүр азар хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу гүрээхаа? За таныг бас хатаа судалтаа суухыг урьж байна. За дараагийн эрхэм хүндтэй зочноо өрий. Монгол Улсын гаяа жүжигчин Чингис хаан хамтлагийн Оо, ахлагч жагаах ирж байгаа юм чи. Жаргал сайхан хүрэлцэн ирсэн байна. Маа. Жагаах бараг ер нь хараг удацсан байх шүү. Сайн байна уу жагаахаа? За удаасан баярлаа. Дараагийн эрхэм хүндтэй зочноо тайзнаа өрий. Монгол Улсын соёлын гаяа зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Хүрл Атар хүрэлцэн ирсэн байна. Гайхалтай ноён нуруу шүү дээ. За Хүрл Атар баярлалаа. Аав ороод ирж байгаа юм шиг санагддаг шүү Хүрлээх. Тий бас их нөмөр нөлөөлөлтөө. За нэвтрүүлгийн маань дараагийн эрхэм хүндтэй зочин яг одоо студид маань хүрэлцэн гэж байна. Монгол Улсын урлагийн гаяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Балхчов таныг студид хүндэтгэж урьж байна. Ер нь та тоолж утсан уу? Хөгжмийн зохиолч болж байгаа. Хэдэн дуу юм бол 60 гаруй урагтай шүү. 60 гаруй. Тий. Тоглолтын дээр одоо баг хэдэн дуулагдах юм бэ? Ер нь 50 2 дугаар хэсгийн баг ихэнх дуу. 3 дугаар хэсгийн ихэнх дуу дандаа балхаа багэтэн дуу. Болгож байгаа багэтэн дуунууд байна.
Үзэгч та бүхэн UBS телевизээр сайн нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Нэвтрүүлгийн маань эхний хэсгийн эрхэм хүндтэй зочид маань хэдийнэ судлаа ажилласан байна. За, өнөөдөр урилга хүлээн авсан эрхэм зочдоос би нэг асуултанд хариулт авмаар байна. Маш товчхон, богинохон. За, сайн нэвтрүүлгийн урилгыг хүлээн аваад нэгэн хүнд хүндэтгэл үзүүлж өнөөдөр цаг зав гаргасан та бүхэн сайн мэдж байгаа. Гэхдээ нэрийг хэлэхгүйгээр тэр хүнийг тодтогч үзэгч түмэнд маань хэлж өгнө. За, баруун жигүүрээс Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн Гүр Азар танаас эхэлмээр байна. Нэрийг хэлэхгүй тий. Нэрийг хэлэхгүй. Соёлын Оросын нэртэрөнөр Евгений Евтушенко Алабогочтой нэг үед амьдарч байгаадаа би бахархав гэж хэлсэн байт. Тэр шиг тэр хүнтэй би 20-р зуун 21-р зуунд хамтарч хүмүүстээр хийж байгаадаа би бахархдаг. Бахархал гэж байна. Нэрийг хэлэхгүйгээр. Тийм байна тий. Ямар гоё юм бэ? Монгол урлагийн гавь цэцгэлтэн багтаа. За мэдээж тийм ээ авиас ирж хүч хөдөлмөр дээрэс нь хоолойн дуулахаас гадна зүрхэнд сэтгэл нь тархинд дуул. Отонд болохоор За, ер нь дуучин гэдэг нь ойлгомжтой одоо явчлаа. За, Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн зохиолч Яруу найрагч Хүрлатар. Тэгээ ойлгомжтой болчихлоо доо. Золбоолог, хиймэрлэг, цоглог, эрч хүчтэй нэг сайхан дууч орж ирэх байх гэж бодож байна. Монгол Улсын гавь жүжигчин дуучин Жаргал сайхан. Энэ дуучинд 15 настай байхаас нь анх танилцчихсан. Энэ бол одоо миний сайн гал мандах юм шиг байсан юм аа. Үгийн сүлжээг ийм айхтар ойлгохгүй шүү. За, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, за Яруу найрагч Од гэрлийг бас энэ хүнийг тодорхойлж хэлнэ үү гэж урьж байна. Үнэхээр дуусашгүй ирч хүчтэй. Тэгээд бэлгийн нүдтэй сэтгэлийн живгүүртэй эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ирч хүч тэнгэрлэг байдлыг залуу үедээ бий болгох чадсан юм л эмэгтэй. За, энэ бүр тодорхой болчихлоо. За, Чимбатер тайлбарлах нь яах нь үзье? Би тайлах хэрэгтэй юм. Тайлбар боломжийг надад үлдээн үү? За мэдээж авиас бэлэг нь бол байнга ундарч байдаг. Ассан гал шиг ийм. За, гайхалтай мэдээж бүх хүмүүсийн онцлог хэлснээр дуучин гэдэг нь тодорхой болчлоо. За, эмэгтэй дуучин гэдэг нь тодорхой болчлоо. За, тэгвэл дэлгэцэн орон анхаарлаа хандуулъя. Би болгосон гайхалтай уран бүтээлч Төмрийн Ариуна өнөөдөр нэвтрүүлгийн маань эрхэм мэдтэй гол зочин байх нь. Тэгээ та бүхэн маань одоо энэ тайлбарыг хүртэл бол үзэгчдийг магадгүй тааварлуулсан гэж итгэж байна. Энэ бол миний бас зорилго байлаа. За тэгээ өнөөдрийн ярилцлагаараа мэдээж Төмрийн Ариуна гэдэг энэ хүний Монголын урлаг тэр дундаа рок pop ертөнцид өөрийнхөө ямар хувь нэмрийг оруулсан. Яхааргүй урлагийн талбарт
хэдхэн настай хүүхэд гарч ирээ. За дараа нь хилийн чандад суралцаж ирээд тайзан дээр нэлээд онцлог дүр төрхтэй гарч байсан Дууч Ариунагийн тэр анхны рок pop ертөнцийн хаалгыг тогшиж ирсэн тэр цаг мөчийг дурсаасаа гэж бодож байна. Би энийг хамгийн түрүүнд бол Чингисийн жагаан ах онцлог ярих бах гэж бодож байна. Юуны өмнө энэ цугласан бүх зочдоо залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол сайхан өдөр байна. Гадаа сайхан, энэ дотор ч гэсэн сайхан уур амьсгал, энэ уур амьсгалыг бий болгож чадна байх гэж найдаж байгаа. Яг тэгвэл бид нар маш сайхан уран бүтээлчийн тухай ярина. Энэ уран бүтээлч бол Монголын рок попын түүхийг сүүлийн 30 гаруй жил яг өөрийнхөө өнгөөр, өөрийн одоо хэв маягаар, өөрийн их шиг дуугаар бичиж чадсан уран бүтээлч гэж би хувьдаа боддог. Монголын ард түмэнд их багасаа 10 хэд настай байхаас анх тайзан дээр гарч 16 настай байхдаа би соёл эрдэнэ хамтлагтай Баян Монгол хамтлагтай соёл 16 настай байхдаа Баян Монгол хамтлагтай пянц гаргаж ирсэн. Тий 16 нас гэдэг пянцыг 18 настай байхдаа дахид дуулаад тэгээ Оросын пянцан дээр бичүүлжсэн. Тэгээ 16 нас гэх пянц байдгийг. Тэгээ Баян Монголын оркестр тогложсэн. Тий. Радио телевизээр дүрсэн гарч дуун явж нэг тийм цоглог нэг хүүхдийн би 16 настай энэ гэсэн дуу нь бол үнэхээр одоо хүртэл миний зүрх сэтгэлд бас байдаг юм байна. Тэгэхээр бол маш эрт нэгдүгээр тайзан дээр гарсан хүн гэж би бас Ариуна дуучингаа бас боддог. Түүнээс гадна соёл эрдэнэ хамтлагт бол ерөөсөө 10 жил төгсөө шууд орсон. Тэгээд мэрэгжлийн хамтлагт 10 жил төгсөө шууд орно гэдэг бол яалтчгүй Баян Монгол чуулгад 1969 онд Ловсонгийн оюун чимийг 10 жил төгсөө шууд орсонтой адилхан тэр түүх батгдсан байхгүй. Энэ утгаараа бол үшээ мэрэгжлийн болцсон хэдийнэ олны танил болцсон байсан хүн шүү. Энийг л бол ярьсан зүйтэй гэж бодож байна. Монголын ард түмэн бас азтай энэ сайхан дуучинтай болох тийм ээ. Үнэхээр цаг үеэ яг биендээ шингээж чадсан, цаг үедээ бүтээж чадсан тийм уран бүтээч гэж бодож шүү. За 1990 он. Тэгээ би Яруу найрагч Хүрлбаатар танаас онцолж асуумаар байна. Дууч Ариуна тайзнаа эрс шийдэлтэй гарч ирсэн нь зарим хүнийг шинжлэл хүсэжсэн хүмүүс магадгүй вау гэж уулга алдсан баг. За зарим хүмүүс задарсан юм их захгүй юм гэж бодогдчихсэн баг. За та магадгүй тухайн үед бол мэдээж хамтын уран бүтээл эхлэегүй. Гэхдээ бас сэтгүүлч ийм хүний хувьд ер нь яаж харж ив тэр үзэгдлийг? Бол үнэхээр тэсрэл болж байсан. Магадгүй тэр үеийн Ороод Монголын хөгжил болоод ингээд тодорхой шинжилэл хүсэж байсан хаашаа явах уу гэдэг нь бас зарим талаар бүдэг бадагш байсан юм байж магадгүй. Гэтэл одоо тэр Югославиас Болгарт бас тоглолтыг үзсэн. Тэгээд тэр одоо мэрэгжлийн сургуулийн төгсөөд ирсэн нэг нөхөр тэнд нь одоо үнэхээр өөр гарч ирэх ёстой гэдэг тэр менежмент бодлогоо их нарийн сан тооцсон юм шиг байгаа. Тэгээд тэр галсан сүхийн одоо бид тэгээд анхаарал ирж явдаг үнэхээр бүгдээрээ цогцолдож хүлээж авсан. Гэхдээ шинжилгээ хийсэн хүн болгон бол нэрээ одоо энэ чинь ингээд задтай гэж ингэж одоо энэ урлагийн чинь бас нэг нээж өхөн зүйтэй юм байна гэсэн ийм ойлголтыг хүмүүс авчижсэн шүү. Үед Эрос номер 1 би нөгөө барууны манайхаар бол одоо Болгар улс чинь тэр үедээ Европын боловсрол урлагийн Болгарт 7 жил сураад ирсэн шүү дээ. Тэр нэг жоох Европын энэ урлагийн соёлыг Монголд нэвтрүүлж жоох зоригтойгоор тэр үед болохоор одоо болохоор тэр хүмүүст нэг жоох задгаа юм шиг санагдсан юм шиг. Тэр зөв нэг шортол өмсөж дуулаад ингэжсэн юм шүү дээ. Яг зургийн авалт маавалт гэл энэ дээр ингээл янз бүрийн догтой зураг авах гэл ингээл нэг жоохон тим юм нэвтэрч орж ижсэн л да. Яг анх тэгж хийсэн учраас хүмүүсүүд нөгөө тэрийг нэг эротикч гэдэг юм уу гэдэг нэг үгийг ойлгоогүй учраас Эрос гэдэг үгийг эротик гэдэг юм уу одоо нүцэглэх гэдэг юм тийм утгаар нь ойлгоод уг нь Эрос гэдэг чинь өөрөө хайрын бурхан гэсэн үг шүү дээ. Би энэ нэвтрүүлэгт бэлдэж суухдаа за Дуучин Ариуна гэж энэ хүний хамгийн амжилттай он жилүүд ер нь хэдийн үед байсан бэ гэж бодсон. Тэгээд ер нь ингээд уран бүтээлчийн тодглоод байдаг шүү дээ. За анх рок pop ертөнцид орж ирэхдээ Эрос Ариуна гэж онцлох нэртэй байж тэ энэ. За гэтэл дунд үедээ бас мэдээж олонний танил хүн нийгмийн хариуцлага ухамсарлаж хүүхдийн сайн сайхны төлөө ажиллахад Илч Ариуна гэсэн тодгол байсан байна. За би ер нь зүгээр өөрөө анзаараад харахад
одоо сүүлийн жилүүдэд дуучин ариунаа олонний танил хүн одоо нийгэмд тодорхой хэмжээний зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг утгаараа за магадгүй өөрийнх нь насны амьдралын ойлгосон зүйлээс их тийм философийн агуулгатай ярьдаг те хатуу ухаан гэд энэ хүнийг ингээд цаг хугацаа өөрийг нь бас бүрдүүлж байна. За мөн дээрэс нь үүнийгээ дагаад уран бүтээлүүд нь хувьсан өөрчлөгдөг юм гэж бодсон юм л. Тэгэхээр мэдээж олон жил хамтарч уран бүтээл хийж байгаа. За телевизийн найруулагч талаасаа ч хөгжмийн зохиолч талаасаа ч хамтарч ажилласан Балхчаа таныг бас энэ тал дээр нь юу гэж боддог гэсэн асуултыг тавьмаар байна. Сайнада баяр хүргэе. Бас ийм нэвтрүүлэг өөрөө санаачлаад тийм ээ энэ олон зочд ураад сэтгэлийн хөдөлгөөд биднийг бас ингээ алмааруулад ийм байдалд оруулж гоё нэвтрүүлэг хийж аваад баяртай байна. Тэгэхээр би нэг асуулт байна сайнаагаас. Сайн нэвтрүүлэг одоо анхны дугаараа одоо үзэгчдэд хүргэснээс хойш одоо хэдэн жил болж байна? 10 жил 2 сар. За тэгэхээр яагаад би энэ сайн нэвтрүүлгийн тухай асуугаад байна гэхээр хамгийн анх одоо сайнаа энэ нэвтрүүлгийн одоо захиргаанд танилцуулаад ийм нэвтрүүлэг хийх гэж байгаа. Өөрийнхөө одоо авторский ийм нэвтрүүлэгтэй болоор. Сайн нэвтрүүлэгт хэдэн жилийн өмнө оролцож байсан? Би анхны зочин шүү. Анхны зочин уу? Тий. Эхлүүлжсэн байхгүй. Одоо тэр бичлэг гарах нь үгүй юу? Бүжиглээл баахан бүдүүн мэсүүдтэй тий 10 жилийн дараа. Тэгээ би дундны 2 орж ирсэн болов. 1 орж ирсэн. Сайн бацааны өрхм үзэгчтэй бидний анхны хүргэж байгаа энэ дугаарын зочныг одоо төрх хугацаагаар үзэгч та бүхэнд нууцлая. Кино зургийн авалтанд орох гэж байгаа юм шиг надад бараг санагдлаа. Явах шийдвэр бол миний ханийн шийдвэр байсан л та. Гадаад улсуудаас цагаачлах хүсэлт тавьсан гэж янз бүрийн мэдээлэл явж ирсэн. Би яаж эх орноо орхиж явах уу? Ноцтой мэдээч гэсэн намайг битгий эх орноо орхиж яваасай. Ариуна хурдан ирээсэй гэж намайг яаруулахын тулд Канадад цагаачлж байгаа гэж бичсэн болов уу гэж бас бодож байна. Тэгэхээр Цаасаа байна шүү аваа. Монголын ард түмэн яг энэ тоглолтыг хүлээдсэн. Уран бүтээлч өөрөө тайзаа сандсан тийм ээ. Бид нар ч гэсэн одоо ингээм хамтран уран бүтээл хийдэг уран бүтээлчд нөгшөө олон уран бүтээлийг хамтарч хийхэмсэн гэсэн хүсэлтэй энэ үед ахиад 10 жилийн дараа ариун одоо өөрийн чинь нэвтрүүлгийн зочноор орж байгаад баяр хүргье. Тэгээд манай дуучин ариунаг хүн болгоо одоо Монгол даяараа мэдхгүй хүн байхгүй. Бүгд одоо зан ааш хийж байгаа үйл урлагийн салбарт оруулж байгаа хувь нэр бүгдээрээ сайн мэднэ. Би зүгээр бас их олон хүмүүсийн төлөөлөл болж нэг үг хэлье гэж боддог. Монголын хөгжмийн зохиолчд үнэхээр бас азтай ийм дуучинтай бас нэгэн үед хамтарч ажиллаж амьдарч тийм ээ. Одоо төрийн хошоос шагналж жанснаар бас ахуулаад тийм ээ. Одоо залуу хөгжмийн зохиолч хүртэл бүгд уран бүтээлээ дуучин ариунатай хамтарч хийсэн байдаг. Зөвхөн надтай биш тийм ээ. Одоо жагаатай, хүрлээтэй, гүрээтэй ч байдаг юм а бос хөгжмийн зохиолчтой ингээд тоглолтоо ингээд хийхэд бол одоо хичнээн ч одоо дараалсан тоглолтуудыг хийх боломжтой. Тийм одоо цар хүрээтэй дуучин юм аа. Тэгээ тэр дунд нь бас би ягаад чи одоо хамгийн олон уран бүтээлийн хамтарч хийсэн хөгжмийн зохиолч болсондоо их баяртай байдаг. Баярлалаа. Саний маа ингээд өөрийгөө яриулдаад ингээ өөдөөс нь хараа сууж их сонирн байдаг юм байна те. Мэдрэмж нь их сайхан байдаг. Нэг ингэж магтуулж байгаагүй болохоор. Нэг хажууд нь суугаад магтуулахаар их юмгүй шүү дээ. Ингээд үзэхээр их гоё. Зүгээр биний юу мэдэрсэн гэхээр мэдээж дуун уран бүтээлийн тухай бол манай хөгжмийн зохиолчд манай үзэгчд мэдж байгаа. Би ягаад ч ингэж хөгжмөө зохиохдоо ариунаад дуучин зохиож ийн гэж боддгоо. Зүгээр хөгжим зохиож ийн гэж бодвол өхөд л бол ямар ч одоо диапазон те юу бүх юмыг л яаж хийж байгаа л ингээд өөр амьдруулаад ард түмд ингээд хамгийн гоё дуу болгоод ингээд хүргэждэг. Тэгэхээр дуучин ариунагийн дуулсан дууг хөгжмийн номер болгоод дараад нь тоглоход ямар ч асуудал байхгүй. Жишээ нь Ижимн байвал жаргалтай гэдэг дууг манай Чимба найруулгыг хийгээд хийлийн гоцлол болгоод тийм ээ манай одоо хийлж сүндрээ тоглосон, дээги тоглосон, Америкийн хийлж хүртэл тоглосон, тоглож байхдаа ямар сэтгэлдэлтэй тоглож ирснийг манай Чимба над бас хэлж ирсэн.
бас энэ дуу нь ингээд хөгжмийн номер болчтой. Талын Монгол гэдэг дуу нь морин хорийн гоцлол болоод ингээд хөгжим болж хувирхдаа яагаад тэгэхээр тэр уран бүтээж анх амьдруулахдаа яг одоо тэрнийг одоо бүх хөгжмийн талаас нь дуучны талаас нь гарах сэтгэлгээг энэ хөгжмийн өмнөөс хөгжмийн зэнсгийн өмнөөс хоолоогоор өргөцсөн учраас хөгжимч тэрнийг хөгжмийн номер болж тоглох гээд их тийм боломжтой болтол нь төгс хийдэг дуулдаг дууч юм байна гэж их баярлж явдаг. Ой ч ойлгох юм байна. Шууд нулимс гарах гэж нүг. Ариунада гэр бүлийнхаа зүгээс тийм ээ өөрийнхөө анд нөхдийн зүгээс одоо тоглолтод нь дахин амжилт хүсье. Тэгээ UBS телевиз одоо тоглолтод нь одоо бас нэмэр болох үс юм сайхан нэвтрүүлэг хийсэн сайнадаа баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр соёлын ажилтнууд төгөр албаар танаас сумаар уран бүтээлчийг цаг хугацаа юу нь яаж хөгжүүлдэг вэ? Санааны чим анхны дуу бит хоёрыг. Сарагийн салхины хий гараад санааны чимээ гэдэг дуу төрж ирсэн юм да тий. Тэр хоёр дэх ойролцоо мэдлж ирсэн. Салхины хий яг их гоё тийм хүмүүс төрөл ингэж хат балхаах гүрэ ах хоёр надад санааны чимээ гэж дуу хийж өгч л да. Одоо тэр хавцал баг. Яг цаг хугацаанд өөрөө сайн амьдарч өөрөө дандаа зөв шин мэдэрч явж чадвал ариунаа шиг л хөгждөг юм байна л да. Тэгээд тийм бахта тэгээд өөрчлөгдөд ингээл яваад байдаг хувьсаж яадаг дандаа. Тэгээд тэр хувийн төлөвшөлт дахин төрүүлэх үйл явц гэдэг чинь нэг өөрийгөө төрүүлэх тэр нэг үйл явцтай холбоотой л доо тий. Нэг сэтгэлийн юм ярмаар байна. Одоо уран бүтээлчдийн урлангийн арга байдаг юм бас байдаг юм. Дуулаад шүлэг ичээл дуулаад ингээд дуулчихвал нэг хэрэг. Би нэг зүйлийг өнөөдөр их онцлон бас харагдаад. Ярьж болдго юм болох гэж яшаага би ярьчих тийм ээ. 1999 онд би ижиг алдсан миний ээж бурхны орон очоод. Тэгээ 2000 онд би Монгол Улсын гавь тэмч давгдарч гэдэг гавь тэмчийн илгэний эмнэлэгт би хичээж ирсэн. Тэгээ ариунаа ирээд явлаа гэдэг байхгүй хүмүүс сонгоор хараад. Тэгээ яасан гэсэн чи ээж минь дэмжиж байгаа гэж. Тэгээ би орж мэдлээд та ариунагийн ээж юм уу сайн уу сайн уу тэргээ. Тэгээд давдарж байгаас асуусан чинь эмчилж байгаа нь жаахан оюнгтай гэж ярьж ирсэн. Тэгээд өнгөрсөн. Тэгээд дараа нь нэг орой балхаа маань надад хүрээ нэг аюун хоёрын дуу хийх үгээд бид чи аяар сонсоод нөгөө сэдвээ сонгодог байхгүй юу. Тэгээд нөгөө дан гэдэг аялаас юу байх вэ гэдгсэн чи би зүүн Монголын солонгон баруунаа татсан чамаагүй зүүдлээс хэрэглэж юм дэрэгдүүлж байгаа юм да. За би нэг 300 дуу хийсэн баг. Энэ олон хүмүүстэй. За би нэг хайлттай 5 дууныхаа нэгэнд бол энийг харцаагүй байдаг. Би ижигээ бодож бичсэн бит хоёр ариунагийн ижийг бодож зогссон. Ариунаа ижигээ бодож дууссан. Тэгээд чийхэд би хөдөлж яхад ижидэн жижиг өгсөн. Энэ дуугаа дуулаа. Энүүд ариунаад хамгийн давхар агшин байж магадгүй. Ээжигийн дуу сонсоо сарын дараа өнгөрч бурхан болчихсон байхгүй. Энэ тоглолтыг их хүлээсэн. Чиний тоглолтын дээр. Би хизээ ижигээ үзэгчийн тангил суулгаад байсан бол даа гэж боддгоо шишгэрдээ. Нэг удаа ижигээ суулгаад цэцэг хүмүүний явдаа гэж бодож байсан. Тэр дуу бол тийм хувь заяа болоод нөхөрлөл болоод сэтгэл болоод ээжигээ огт наслуулчих юмсал гэж зохиолгуулж ингээ авч дуулсан байна шүү дээ. Эдгээр маань өгөөл ээжигээ нэг хэдэн сар амьдруулчих юмсан гэд. Тэгтээ олон ээжид энэ дуу тэ бас их сайхан нас хайрлсан. Ижигийнхаа нөгөө тэр ачийг энэ дуугаар хариулж байгаа гэж өөрсдөө бодож одоо хуурчин шүү дээ тий. Ээжигээ нэг өвчтэй байхад зохиолгоо одоо ингээд дуулсан учраас тий. Ийм олон ээжийн нарын дуу болно гэж яаж мэдэх вэ? Олон хүмүүсүүдийн дагаж дуулдаг дуу болно гэж бас яаж мэдэх. Тэр үед ээжидэл зориулсан чинь тий. Бид нар ч бас ингэж хүн чанараараа сэтгэлээр их ойртдөө шүү дээ. Тэрийг бол хүн мэдэхгүй. Уйлж сахаад гэж шүү дээ бас. Тэгээ биеийнхээ зүрхийг хуваалцдаг шүү дээ. Тийм хуваалцах таны итгэл даасан тийм их гайхамшигтай дуучин бол ариунаа мөн ялангуяа энэ дуу дуулахад нь ягаад ч юм надад ариунаа их өөр дууч өөр юм дуулаад юм шиг байсан. Гоо мэддэг болоос. Дууч ариунаад магадгүй дуунуудын зориулж зохиодог баг. За эсвэл зохиосон дууг ариунаа дуулахар байна гэж хөгжмийн зохиолчид яруу найрагч та бүхэн ярьдаг баг. Та бүхнийг ер нь хэр зовоодог уран бүтээлч вэ? Зовоодог. Та ер нь өөрөө юу гэж бодож байна? Магадгүй нэг шүлэг өгөхөд нэмүүлээ, хасуулъя, энийг өөрчлөе эсвэл хөгжмийн зохиол дээр тэгж ярьдаг та. Тэгэхээр ариунаа маань яг хийсэж байгаа уран бүтээлийнхаа яг дотор нь орж чаддаг байхгүй нөхөр. Сая ингээ гүрээ хэллээ тийм ээ ээжийн тухай дуулахдаа
яг л тэр өдрүүдэд тийм ээ яг тэр дуугаар амьсгална, ээжигээ бодно. Одоо өөр эмэгтэй хүмүүс болохоор тэрэндээ уярдсан тийм ээ. Яаж дуугаа хүнд хүргэх вэ гэдэг дээр маш их одоо ажилдаг. Тэгээд дуулж байгаа дуунаасаа шалтгаалаад ариунаа дүрдээ орцсон явдаг байхгүй юу? Энэ одоо эх орны сэдвтэй дуулахад асар том эх оронч болцсон. Тэр ерөөсөө тэр эмэгтэй тэр одоо ариунагийн цээжинд одоо Монгол эх орон тэр чигээрээ багтцсан ард түмэнтэйгээ хөгжилтэйгээ бүх юмтайгаа ингээ багтцсан явж яадаг. А жишээ нь одоо хүрлээ битэр нарны хаан хүүхэдгээ дуу захиасан. Тэгэнгүүт нүүбийн тайзан дээр очсон Монголоо төлөөлсөн дэлхий цээжинд нь багтцал дахиж явдаг. Тийм дуучин. Тэгээд ариунаа дууд яг уран бүтээлээ хийж яхад бол өглөө орой үдшиш ерөөсөө хамаа байхгүй. Эдэн цаг чамаагүй өөрөө л одоо уран бүтээлээ хийж яхад бол шөнийн 1 цаг чамаагүй. Балаахан энийг ингээд янзлж чадахгүй яг өдрийн 1 цагаа байж байгаа юм шиг ярина. Хүрээрүүч ярина, ганцхан над руу ярьсан юм уу гэхээр хүрлээрүүч яриад ингээд дараад нь дахин шоолоогоо бичиж энэ дээр нэг алдаа байна гэх. Одоо Майами аялгууд дээр те хичнээн одоо үгээ хэдүүлээ өөрчлөлөө тийм ээ ингээд олон юм одоо сайхан дурдлууд байгаа. Тэгэхээр манай уран бүтээлч ярих баха гэж бодож байна. Ариуна тэг яруу найргийн бас онцгой торгон мэдрэмжтэй хөгч шүү. Мундаг. Хэр оргийн шүлгийг бол авахгүй шүү. Их гол нь. А тэгээд дуун дээр бол үнэхээр нэг бариад авах юм бол асар их сэтгэл аваад ажилладаг гэсэн. Зай чөлөө хажууд нь суугаад бол нэлээд ядрын шүү. Тэгээд дуун дээр их сайхан ажилладаг. Тэр нь бол сэтгэл байдаг. Бүр нэг төгс юм хийж бай цаана гарахыг боддог. Түүнээс нэг за яг хөтэй гэдэг өнгөрчөөсний вирус хараагүй шүү. Нэг 10 гаруй дуу битэр хийсэн байх. Тэгээ би ээж нь ярмаар байгаа энэ баян жаргал гэж сайхан эмэгтэй байсан. 46 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш. Тэгэхээр мэдээж Ариунагийн тэр цэцэрлэгийн нас бол ээжийн нөлөө өндөр дуу хөгжмөдийнхөө орхон өссөн бай таарна тийм ээ. Тэгээ боддоо шүү дээ баян жаргал. Энэ охиныгоо тэр үед бол энэ дуу хөгжмөдийг дуртай болгосон байна. Тэгэхээр манай удам урлагийн авьяас ээж талдаа дагнж ирсэн байна. Дуучин оюун бэлэг гээл те. Дуучин гээл гэхээр бид хоёр одоо хоёр эмэгтэй дуучин бас төрсэн байна шүү дээ манай ээжийн талд те. Хоёрдугаарт нь насан туршдаа энэ урлагийн төлөө явах тэр суур хүмүүжлийг, суур ойлголтыг бол тэр бага наснд нөхцсөн юм шүү. Тийм учраас тэр ээж гэдгээсээ илүү тэр дуу хөгжмийн багшийн тэр нөлөө бол үнэхээр чухал байсан л да. Драавын хөгжлөс ялгаа худранхны клип хийж авч чинь 95 оны үед $1000 бүх зарцын өөр аваасаа төлөөл хамтны клип хийжсэн тэрнээс хайр дууныхан тийм. Тэр үеийн одоо $1000 гэдэг чи одоо юу вэ тийм ээ? Энийг тодорхой шилмээр байна. Таны аав юу таны урлагт маш их дэмждэг байсан. Тэгдэгс. Ер нь бүх ухнаа даргыг таньдаг. Ухнаа даргатай найзууд байсан. Тэгээ аав охиныгаа хөтөлж дагуулж чад миний охиныг энэ соёл эрдэнэ хамтлагт улсын филармонд оруулаад атгаач гэд өөрөө дагуулж чад өөрөө санаачилж ирсэн байхгүй. Намайг хамгийн их дэмжсэн урлагт хөл тавихад минь аав одоо нөлөөс би болохоор яг юу ямар мэрч сонгохоо мэдэхгүй л явжсэн байна. Дуучин болох уу, жүжигчин болох уу, сэтгүүлч болох уу гэж явжсэн нөхөр шүү дээ. Бүжигчин болох уу гэл. Ерөөсөө ганцхан Ариунаагаа бид нар ярьж байна. Ариунаа сараа одоо энэ манай Чингис жагаа ч юм уу манай Чинбатан тэргээд нэг үеийн одоо гайхамшигтай дуучин биш үү? Харгын лавсрам мавсрам эдний нэг гайхамшигтай юм бол үг аимшигтай мэдэрдэг шүү дээ. Бид нар найрагч болохоор үг дуулж чадахгүй бол уур хүрдэг байхгүй юу? Үгийн сайн гаргаж үг гайхамшигтай мэдэрдэг. Ай өндөр боловсралтай. Үг сайн мэдэрдэг дуучин сайн дуучин байдаг шүү дээ. Яг үнэ. Тийм сайн дуучны нэг үйл ариунаа мөн. Сайхан шүлэг бичигод мэдрэхгүй хүмүүс тэгээ илээ хийдэг байхгүй юу? Гайхамшигтай эднүүд мундаг шүү дээ. Манай энэ үеийн автан одоодын гайхамшигтай тийм үг сайн мэдрэхтэй байхгүй. Нэмж хэлэхэд бол би дуучныхаа хувьд Ариунаатай бас хэд хэдэн дууг хамтж дуулсан байдаг юм аа. Тэгээд Ариунаатай дуулахад их түшигтэй. Ер нь бол зарим хүмүүс бодож магадгүй дуэт дуулахад бол эрэгтэй түших ёстой гэж. Ер нь бол тийм ойлголт би мэдээж эрэг суур. Гэхдээ ганцаараа биш хоёулаа хамтлагаараа дуулах энэ нэг эрдмийг маш их багасаа авсан дуучин гэдэг утгаараа бол дуэт дуулахад аюул их түшигтэй.
сэтгэлийн хараачанда Үдэн зүрхний цагралтын дагавар би хайрын сэтгэлийн хараачанда Жангаха би шал ондоо дуу дуулмаар байна гэж. Ямар дууг ондоо дуу гэх гэсэн чинь таны шүлэг л хэрэгтэй байна гэдэг. Тэгээ би аяын сонслоо, 7 хоног сонслоо, сар сонслоо, сүйдээ марцсан. Тэгсэн чинь дахиад ярьж байгаа. Яасан бэ нэг ондоо шүлэг хэрэгтэй байна гэдэг. Тэгээ би ганц удаад шүлэг биччихсэн хүн л дээ ариунууд бол. Тэр нь бол би гэдэг нэг дуу идэг штэ. Ахин дөрөхгүй хүнэн хэн арч тунд Атставд химэр нарсар шиг хэрэгтэй Ариун нэгэнтэй. Тэр бол үнэхээр ондоо дуулсан. Өөрөө ч ондоо дуулсан. Өөрөө ч тэр клипийг ч гэсэн ондоо хийж чадсан. Энэ утгаараа бол нэг удаа бас тесрэлтийн нэг л байсан л да. Энэ утгаараа бол би тэгээд их хатуу байсан байхгүй. Энэ үгийг өөрчлөхгүй шүү. Өөрчлөгдөхгүй. Нэг үг ч өөрчлөхгүй. Би тэгж өшөөрөхгүй гэсэн чинь яг өөрчлөхгүйгээр нь дуулсан байхгүй. Тэгэхээр хүний үгийг бас авч чаддаг соёл, хүмүүжил тэр хүнд бас байдаг байхгүй. Энийхэн төлөө би бас баярлж бодгийг. Том эрдэм байхгүй гэж чинь. Бид нар баяртай. Сэтгүүлч од гэрлээгээ бас энэ дээр хариулаасаа хэд хэд уран бүтээл хамтарч хийсэн. Миний хувьд яг мэрэгжлийнхаа ачаар гэх юм уу телевизийнхаа ачаар бас дээрэс нь манай захирал гэж сурсан тийм басгачаар захирлынхаа ачаар олон уран бүтээлчтэй бас дууны шүлэг хийсэн. Хамгийн ихнийхээ санаж байна уу гэж захирлуудаа санаж байна уу? Нэлээд баг 7 хоног нойргон болсон баг. Ингээ бодогдоод идэг ариун их цаадгүй яаж ийн гэд. Тэгээ хоёлаа ингээ уулзаа за энийг ингэмээр шүү. Би одоо яг буяахт чинь зориулаад яг тэр гоё мөчөө дурсаад гэд. Тэгээ өмнөөс нь би одоо яг буяахыг бодож үжихээс төв тийм. Хүн үүрэг даалгавар өгдөг байхгүй. Тэгээд бас хоёр дайчсан. Асуулт болохоор хавийн дом киноны дуун дээр бас ажилласан. Сүүлийн Хүн тийм урам зориг өгдөг хамгийн сайн чанар нь юу гэхээр залуучуудыг голч шилдэггүй урам зориг өгдөг бас тэгээд хаан шинэлэг одоо уран бүтээлийн залуучуудын тэднийг бас дэмждэг болов гэж боддог. Энэ бас нэг давуу чанар ахаа. За. Чимбата бас маш олон уран бүтээл хийсэн. Тэгээд Дуучин Ариунагийн маш олон бүтээлийг өөрт нь сюрприз барих мэт хөгжмийн найруулгуудын сайхан хийж ирсэн баха. Тэгээд хамтарч ажиллахад ямархан уран бүтээлч вэ? За түрүү бас ингээд уран бүтээлчд ах нар маань ярьж байна. Манай Чимбаг ээж, манай ээж хоёр найзууд байсан байхгүй юу? Тэр хоёр. Тэгээ ардын дуучгийн ансамблын хамгийн анхны хөгжимчдийн нэг. Манай ээж шанс хөгжим тоглоно. Баян бас их махалж дуулдаг нь би бас би байхаа. Аяа Чимбаг намайг махал. Тийм зовоодаг нь. Энийг бол Ариунач амар шаардах. Амар шаардтаа. Тэр бол зөв шар. Тэгээд тэрнийхээ ард гарна гэж бол хашир үздэг, хэлсэндээ ч байдаг, хүрч чаддаг. Олон гайхамшигтай дуунуудын ард одоо гарсан. Дөрвөн балхаах гүрэх хоёр маань хэлж байна. Тэр ижимэн байвал жаргалтай гэж бидний зүрх сэтгэлд одоо тэгтэл хоногшуулж чадсан. Тим гайхамшигтай дуулж чадсан юм дуу. Тэгээд Америкт бас нэг хэсгүй хугацааг өнгөрүүлж байхдаа энэ дууг хөгжмийн найруулга болгож гарвал ямар вэ гэж бодож ирсэн. Тэгээд үнэхээр уйлс би бол уйлж иж тоглосон. Тэгээд тэр Chicago Symphony Orchestra-ийн 1-р хөвлөж Джон тэр хүн бүр тоглохдоо би энэ Симчокийг юу ямар байна? Өөр Симчокоор тогломоор байна. Илүү уянгалаг, тийм тослог, зөөлөн Страдивари хийлсэн байхгүй. Хийлээр нумаар тогломоор байна гэж. Энэ одоо ямар гайхамшигтай аялга вэ? Ямар гоё дуу вэ гэд. Тэгээд энэ маань бол бас намайг маш их өгүүлж чадсан. Олон уран бүтээлийн ард бол хамтарч гарсан. Шинийг дандаа эргэлхийлж чаддаг. Тэрийгэ өөрийнхөө уран бүтээлд одоо хувиргаж одоо суулгаж чаддаг ийм л гайхамшигтай уран бүтээлч. Тэгээд би бол Тэнгэрийн дуучин гэж хэлнэ. Оо ямар гоё. Ярьслахын маань энэ хэсгийн одоо нэг баг болж ярилцаж байгаа та бүхэн маань яг л миний хүссэн тийм сайхан хариултуудыг хэлж байна. Чи бас огшоод юм байна. 30 гаруй жил урлагийн тайзан дээр байхдаа Дуучин Ариуна хувь хүн гэдгийн хувьд бол амьдралд нь зөндөө юм тохиолдсон. Ижээ аавыгаа их ойрхон алдсан.
За ханигаа түших, төвчээрийг одоо харуулах үүнтэй зэрэгцээд уран бүтээлээ тасрахгүй одоо үзэгч төмнөө хөглөх гэдэг ийм он цагууд бол байсан л да. Тэгэхээр та бүхэн энэ хүний амьдралын энэ цаг мөчийг биднээс илүү үзэгчдээс илүү ойроос мэдэрч ирсэн байх. Тэгэхээр энэ цаг үед энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлмээр байна. Нэм тохиолж ирснийг бид нар мэднэ. Яг бол бид нар их ойрхон байжаа. Мэдээж хэрэг заримдаа амьдралд бас унж, утрах, хагацсан, зовлон янз бүрийн байдаг. Гэхдээ ариунагийн цаад мөн чанар яг ажиллаа хийдэг, амьдралаа авч явдаг, ээж байхын зовлон, эхнэр байхын зовлон, тэгээд нэг эрс байхын зовлон, тийм ээ, эх оронч байхын зовлон, хүүхдийн төлөө заагж хэлхийн зовлон, энэ болгоныг өөрөөрөө дамжуулж, уран бүтээлээрээ дамжуулж өөрийгөө илэрхийлж чадсан энэ олон сайхан уран бүтээлчтэй хамтарч эдний бас зовлон жаргалыг дуулж өөрөөрөө дамжуулж нийгэм төргсөн гэдгээрээ бол яалтчгүй үнэхээр гавьяатад дуурчин гэж би хэлж байна. Баглаа нэг тийм хоёр юм яриад байх юм аа. Бид нар бас биенийх олон жил мэддэг учраас үннийг доорх хэрэгтэй л доо. Бүхний мэддэг юм ирэхгүй нэг хэрэг. Би нэг юм бол их бардам зүгээр биений дүүшиггүй бахархалтай хийдэг. Их сайхан өөрийгөө энэ ертөнцийн энэ он цаг дээр их зөв авчихсан. Ямар нэг юм шалаа балиавэр ариуна байхгүй гэд би итгэв. Тэр Эрос марс намаагүй шүү дээ. Ер нь бол яг эмэгтэй хүн талдаа бол маш гоё. Их тийм ингэж явна гэдэг бол хүний их бахархал шүү бас. Тэгээ урагч бас юмыг эвдэн шүү. Ариунаг өөдөөс олон хүн ширдсэн байж болно шүү. Үгүй шүү. Их сайхан явсан энд бол бондорч бахархах хэрэгтэй. Энэ бол ариунагийн бас их сайхан чанар. Би олон октодтой болоод гэж байна. Ер нь тийм шиг гоё. Бас их муухай муухай шүү дээ. Нэг авьяас байгаад ясвартан гол муухай шүү дээ. Тэгэхээр ариунаа тэр талдаа маш их сайхан зөв тэгш явж өнөөдрийг хүссэн. Энэ бол хүүхдүүдтэй шүлгэр болно, хойч үед шүлгэр болно. Би энийг л харин ариунаг их монгол хүүхдтэй гэж боддгийн шүү. Бид нар яг гоо зовлон жаргалаа хуваалцаж байж л уран бүтээл хийн штэ. Тэгжээж би нэгэ танин тэгжээж сэтгэлдэн таньжээж сайн уран бүтээл гарна. Тэгээд циркт чимэн гэдэг тоглолт хийгээд пигдүүл мөнтэй басгаа витэр үдсэн суудлын ах витэр бүтэн тоглолтыг зогсож үзэж байлаа. Тэгэхэд ээж нь тэр тоглолтыг үзсэн. Би таархан байсан. Ээж нь өөд болсон нэг удаагүй өөд болсон дараа бас витэр эрт начаад тэгээд гараа явж байхдаа өөр сэтгэл өвдө болдгоо. Тэгээ ээжийн минь ирж өнөдөө тэгээд дууны шүлэг чийд би хотой хийгээд тэгээд чи сонгоос өмнө дуу зохиож хүрэж өстэй тэр дуугаас дуулдаг юм да тэгээд тэгж л одоо би ихэд жаргал зовлон лууц чи явдаг шүү дээ бид нар ч тий. За сая одоо ингээд нэгэнт одоо манай уран бүтээлийн найзууд манаас сайхан дурсамжууд ярьлаа. Тэгэхээр бид нар яг ариунагаа яг дуулж байгаагаар биш энгийн байдалд байхад андууд нь байгаад бүх амьдралын турш хажууд нь ойрхон байсан л та. Тэгээ ариунаа ээжигээ санаад уйлж яхад нь хажууд нь байсан. Тийм ээ буян доржиг санаад тийм ээ сангалзаад уйлж яхад нь хажууд нь байсан. Аавыгаа бас яриад уйлж яхад нь хажууд нь байсан. А зүгээр бид нар уран бүтээлч хүмүүсийн хажууд байж яхад нь бас тайзаа санаад уйлж яхад нь бид нар хажууд байсан. Одоохоос хэдэн жилийн 2-3 жилийн өмнө тоглолтоо хийж чадахгүй байгаа. Уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах чадахгүй байгаа. Та бохимдаа эсвэл одоо тайзаа санаад ингээд уйлж яхад нь бид нар хажууд нь гэрч тийм ээ хүрлээ гүрээ бид нар хамт байсан. Хүн бас уран бүтээлээ санаад тайзаа санаад итгэрдгийм байна гэдгийг бас бид нар олж харсан шүү тэр. За сайн нэвтрүүлгийн та яг ийм цаг мөчид би студид ирэх хүндтэй зочин урихыг хүсэж байна. Хүний сэтгэл дотор төмөн өнгийн төмөн хөг их шигтэй утас байдгийн гинлээ. Тэгээ яг энэ танхимд энэ сэдвээр ярилцаж байгаа та бидний яг нэг өнгийн утас хамтдаа гიშгэлж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд студид Монгол Улсын гавьяа жүжигчин Төмөрийн ариунаг 2 дугаар студиэс угтан авъя. За
ирж яваа. Одоо тэг сэтгэл ингээд нэг юм яана гэдгийг ингээд нэг тийм хөдөлгөөнтэй бүр хуучны маань дурсамж тэгээд бас л тийм бүхий л юмыг ингээд урсаад одоо бас бүр дэндүү магтуулчлаа. Нилээ урт замыг туулж байгаа. Нөгөө дэндүү намайг мэддэг хүмүүсүүдийн магтаал байсан учраас их үнэн магтаал байл. Бас нэг сайхан юм бас сайхан байдаг юм байна шүү. Одоо тэгээд бидний яриаг сонссон гэсэн. Би таашгүй. Монгол Улсын байр жүжигчин Хэгцүүцний хүүхдийн сангийн эжлүүлчин Топ Дива Төмрийн Ариуна. Шиний хатсан би инээх сэрнэн ясгарда Шиний хайран нэгэн шарагнаа Үзүүлж би итгэли харийнхаа хүчээ Бүхэн хүлэн би Хэнийг чи авгамэ За тэгээд нэвтрүүлгийнхаа сценарийг бичээд найруулагчтайгаа уран бүтээлийнхаа багтай ярилцаад тэгээд зочиндоо бас яг энэ хөтөлбөрийг тодорхой хэмжээнд задлаад та яг ярьслахын энэ мөч хүртэл студид байх ёстой гэд би одоо тохирцсон байсан. Тэгээд ярилцлага хэрхэн өрнөхийг бид нар бол нэг 50% тал тааварлаж төлөвлөж чаддаг. Тэгээд яг энд байхад гүрэн ах түрүүн ижидэн зориулсан дууга хэсгээс наярлахад би яг энэ мөчөд дуучин Ариуна дуугаа ороод ирээсэй гэж би бодож исэн. Тэгээд яг харахгүй телевизийн нэвтрүүлгийн баг ийм даалгавар өгсөн учраас бас уран бүтээлч маань тийм шийдэл гаргаагүй баг. За энэ өдрийн минь түргийн Ариунагч баярлалаа. Энэ өдрийн минь түргий. Сайн яг энэ нэвтрүүлгийг энэ цаг мөчид үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчтэй өнөөдрийг хүртэл надтай уран бүтээлээр минь амьдралын ямар ч зөвтгөл байсан, бурууч байсан, алдаатай оноотой. За мэдээж хүн өөрөө төгс байдаггүй учраас тэр бүхий л цаг мөчид надтай хамт байсан Монголын үзэгчдтэй, сонсогчдоо яг энэ цаг мөчид байгаа та нартай маш их баярлалаа. Бас их тийм ямар агшин гэдэг нь би өөрөө гэж хэлдэг байна. Энэ саяны тэр өрөөнд сууж байсан мөч бүхэн миний хувьд бол хамгийн үнцэнтэй цаг мөч байлаа. Тэгээд би үнэн үгийг тэр дундаа энэ миний уран бүтээлийн ах гэж хүндэтгэж явдаг, аав гэж хүндэтгэж явдаг, дүү гэж хүндэтгэж явдаг, найз гэж хүндэтгэж явдаг. Тэгээ аавын маань оронд, ээжийн маань оронд миний тулах цэг болж надад хүчийг өгч, надад хайрыг өгч, дээр намайг хөглөж бас ташуурдаж байсан уран бүтээлийн маань хамгийн ноён ориглууд болох ах нар маань, аав нар маань яг энэ цаг мөчид сууж байна. Тэгээд намайг үнэхээр их хөдлөглөө сая. Мэдгүй би өөрөө ингээд бүр үнэхээр их догдолж орж ирлээ.
2 дугаар студийг ажиллуулсны тактик бол бас ариу өөр байсан. Би яг үннийг хэлэхэд бэлдсэн хурцхан асуултуудаа асууж чадсангүй. Яагаад тэгэхээр ийм яриа өрнөж байгаа хэсэг дээр би тэр асуултуудыг асууж чадсангүй. Магадгүй дараа нь гавьж шидэгч ариун наатай ахаад ярилцах цаг хугацаа ирэхэд тэр үед асууя гэж би сэтгүүлч хүний хувьд бол өөрийн мэдрэмжээрээ ард үлдээлээ. Би яг энэ үед таныг энэ олон хүмүүсийн ярианд их дурддагцсан тэр дууны хэсгээс аялж өгөх болов гэж бодож байна. Би жимэн авч байгаа та. Өсгөөдгүй те. Нэлээ уйлаад нэг хүт ус өгч те. Их сэтгэл зовлон гоё юм болж шүү те. Бидний яриаг сонссон юм биш үү те. Гоё. Одоо муусан бол балархна шүү дээ тийм ээ. Манайх Лэнүүд маань бүгдээр хамтдаа байна. Манайх нэг маш маань ирсэн байна. Зөндөө олсон байсан. Би яг энэ зогсож байгаа. Ойлгон те. Яг одоо зөвөр би ичи аавын хайр тэдний надад өгсөн тэр хүмүүжил тэрийг намайг урлаг дуртай болгосон тэр их хайрыг л би одоо их санагдаж байна. Аав маань намайг урлаг тогтолж оруулж ирсэн. Ичи маань намайг тэр дуунд дуртай урлагт хайртай болгоход ямар их зүйлийг өгчээсэн. Цэцэрлэг байхад ичи маань дуу хөгжмийн багш төгөлдөр тоглож байхад цэцэрлэгийнхаа хамгийн сайн номеруудад намайг дуулуулдаг, бүжиглүүлдэг тэр бүх боломжийг нээжээ олгодог байсан. Тэгээ аав соёл эрдэнэ хамтлагт анх ухнаа дарга дээр дагуулад очиход соёл эрдэнэ хамтлаг би үүдэн татаад ороход би тэр өдөр үсээ тайрч ирсэн. Яагаад гэвэл нөгөө рок попын хамтлагт орж байгаа гэдгээ харуулахад бол гаднаасаа өөрчлөгдөх ёстой гэж 18 настай байхдаа бодож байсан. Тэгээд тэр оройн ээжээрээ үсээ тайруулад ээжийнхаа хам бэлэн ногоон пижакыг өмсөөд тэгээ найзынхаа өмдийг гүйж өмсөөд тэгээ үсээ тайраад тэгээд тэр нацагт орчийн номын сангийн тэндээс би авшгаал ингээд бүр яваад өөрийгөө ингээд бүр одоо соёл эрдэнэ хамтлагийн дуучин болцсон байна гэдгээр төсөөлөд тэгээд соёл эрдэнэ хамтлаг дээр анхаалын татаж орж ирсэн. Сая таныг нэгдүгээр студид орж ирэхийн өмнө хөгжмийн зохиолч болох ч бас онцолж хэлсэн л дээ. Хүн уран бүтээлч хүн тайзаас санаж ойлгохыг би тажиунаас нь сонсчихсан. Дууч Ариуна
энэ цаг хугацаанд тайзан дээр дандаа л байсан уран бүтээлч хамтарч уран бүтээл хийдэг хүмүүсийнхаа тоглолтын дээр олон сайхан тоглолтуудын тайзнаа үзэгчтэйгээ уулзаж байсан. Гэхдээ яг миний цаг хугацаа, миний үзэгчд гэсэн мэдрэмжийг 10 жил аваагүй. Тэгээ тун удахгүй тэнгэр шиг байн тоглолтоо их гэж байна. Хэр сансан байна. Хэр догдолж байна. Уран бүтээлч хүний нэг шатах гэж нэг юм байдаг. Тэгээ би бас магадгүй яг уран бүтээлээ хэдийгээр энэ он жилүүдэд таслаа гэж зүгээр яг нэг өөрийн бие даасан тоглолт цомог хоёроор уран бүтээлч хүний хөгжүүлж яадаг. Дээр нь өөрийн уран бүтээлээ тэр төрүүлэх үйл явц маань баг зэрэг нэг өөрийн гэс нэг тийм юм байна шүү дээ. Би нэг цомгоо гаргах юмсан, тоглолтоо хийх юмсан гэс нэг тэр хүсэл эрмэлзэл нь байгаад тэрэндээ хүрч чадахгүй болохоор хүний дотор шатаад байна шүү дээ. Гэтэл тэр миний өөрөөс шалтгаалгүйгээр амьдралын маань магадгүй тэр туулах ёстой, давах ёстой, бас магадгүй төвчих ёстой, цаг хугацааг хүлээх ёстой. Энэ бүгдэд магадгүй би одоо бодохдоо бурхан юм уу амьдрал намайг нэг жоохон та төвчээртэй байгаад энэ ямиг та ялах тэр төвчээрт та нэг хүрээтгэж тэгвэл магадгүй таны дараагийн уран бүтээл төрөх тэр үйл явц чинь цаг хугацаанд тэр мөчтөл болох ёстой байдгийн байна гэдгийг би саяхан л ухаарлаа л да. Яг гэвэл тэнгэр шиг бай цомгийг би 5 жилийн өмнө төрүүлнэ гэж чадаагүй. Гэтэл энэ цомог маань төрөхгүй байсаар байгаа. Ингээд 2019-нд онд тоглогдох болоод ингээд цомог нь бүтээд одоо болж байгаа юм байна. Энэ маань өөрөө амьдралтай маань холбоотой юм байна л гэж бодсон. Сайн нэвтрүүлгийн яг энэ хэсэгт өргөцсөн эрхэм хүндтэй зочид маань Дууч Ариунагийн тэнгэр шиг бай тоглолтын эрхэм хүндтэй урилгаар тэр тоглолтын дээр уулзна гэдэгт итгэж байна. Монгол Улсын гавь жижигчин Дууч Ариунадаа хайртай уран бүтээлчтэй дүүдээ энэ сайхан хүндэтгэлийг хүргэсэн та бүхэндээ уран бүтээлийн амжилт хүсье. Маш их баярлалаа. Хэдхэн хоногийн дараа студидтэй эргээд уулзцгаая. Фестивалээр сайн нэвтрүүлгийг өргөжлүүлэн хүлээн авч үзэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин Монгол Улсын гавь жижигчин Pop Diva нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн элч дуучин хатагтай Ариуна. Тэгэхээр Монголын рок pop урлагт түүний одоо алтан тайзнаа гарсан 37 жилийн түүхийг өгүүлж байгаа олон зочид нэвтрүүлэгт маань урагдж байгааг үзэгч та бүхэн мэдж байгаа. За нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэгт бас эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байна. За сайн нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. За сайн уу? Сайн байна уу? За сайн нэвтрүүлгийн маань одоо энэхүү хэсэгт хүрэлцэн ирсэн зочдоо үзэгч та бүхэнд танилцуулъя. Никтон амтлагийн хөгжимчин, гитарчин Өөжгөө буюу Үлзий Орших. За хөгжмийн найруулагч Халиун. За хөгжмийн найруулагч Боловгүй. Дуучин Марка. За Дууч Ариунагийн тэнгэр шиг бай тоглолтын зохион байгуулалтыг хариуцж байгаа Skin Entertainment-ийн найруулагч Амар бүртгэсэн байна. Тэгэхээр эдгээр залуучууд эдгээр уран бүтээлчд маань өнөөдрийг хүртэл Ариуна гэдэг рок попод хамгаалсан нэрийг бий болгоход он цаг хугацаанд хамтарч ажиллаж байсан уран бүтээлчд байна. Тэгэхээр таныг бас талархлаа илэрхийлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр бас альва юм дандаа нөгөө өөрийн утга учир ерөөлөөрөө дандаа бүтээгдэж байдаг гэж боддог. Тэгэхээр энэ уран бүтээлчтэйгээ яг нэг доор суугаад ингээд уран бүтээлийн халуун яриа өрнүүлээгүй юм утсан байна. Энэ уран бүтээлийн галтгооны амдууд гэдэг чинь ерөөсөө хамаг юм аа бид чинь би нэг юм мэдэн ш. Одоо халуун ямар хүн үү? Өөжгийн ямар хүн бэ? Болоргүй, Марка гэл. Тэгээ бид нар нөгөө урлаг өөрөө их тийм өөр л дөө. Яг бол хүний зүрх сэтгэлийн хандлагаар зүрх сэтгэлийнх нь ертөнцөөр нь бид нар харж байдаг. Тэрнээс гадна харагдаж байгаа халуун бол сонирн биш шүү дээ. Тэр дотор халуун яг ямар юмыг хийж гин, яг уран бүтээлийн туурхтаа тэр хүнд хандаж хийх тэр бүтээл нь яаж төрж байгаа тэр дотор жижигхэн халууны ертөнцийг бид нар харж ингэж нэгсэндээ сүнсээрээ найзалдаг гэдэг юм уу та. Тэгэхээр би урлагийнхныг юу гэж хэлэх гэж байна гэхээр бидний сүнсний амдууд сүнсний ахын дүүснэр гэж би хэлье гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ цаг мөчид бол энэ сүнснийхаа найз нартай буюу ахын дүү нартайгаа хамтдаа энэ тогооныхаа тухай л ярина шүү дээ ер нь тий. Ариунагийн дээр одоо манай энэ 40-ны баригдынхан сууж ийн тий.
Нэвтийн баригд арай ороогүй түрүүнд яртын баригдынхан байгаад шиг харагдаж илээ. Гэхдээ яг тэгээд одоо галтгооны асуудал гэхээр одоо галтгооны асуудал дээр голцууд нөгөө олгой хагаравч тогоо дотроо тийм үг өгдөг шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрийн галтгооны асуудал ерөнхий тоглолч нь бол ариуна байгаа. Тэгээд бид нэр хоол хийх зориул одоо хоолоо хийхэд зориулагдсан янз бүрийн гампус хутга шанах цүүц сэрээ мэрээ гэдэг байж байгаа хүмүүс л байна та. Тэгэхээр энэ хэсгийн ярилцлаганд өргөцсөн зочдоо бас магадгүй ариунагийн рок попын ертөнцөд чухам юу хийж бүтээсэн, ямар амжилтууд бүтээсэн бэ гэдгийг яг энэ мөчөд сануулъя гэд дэлгэцэн тэдэн орон анхаарал хандуулахыг хүсэж байна. Тэгэхээр одоо санаанд нь ороод бас ярих зүйлүүд гарч ирэх бах те. За ингээд үзэгчтэйгээ бүгдээрээ дэлгэцэнд анхаарал хандуулъя. Ариуна 1983 онд эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн Алтан фондод дуу хоолойгоо бичүүлжээ. Монголын хамгийн анхны бие даан пенз гаргасан дуучин бол Ариуна 1986 онд 16 нас пенза гаргажээ. 1995 онд түүний аав төмөр ивент тэгж On and Off Production-ы бүтээсэн Амлсан хайр дууны клип нь $1000 өртгөөр бүтжээ. Хамгийн анх тайзнаа бүжигчдтэй хамтарч бүжиглэж дуусан дуучин бол Ариуна. Энэ цагаас хойш бүх тоглолтоо өөрийн бүжигчдтэй хийдэг. Ариунагийн эрсдэлтэй алхмуудын нэгээр 2000 оны Чимэн тоглолтын үеэр техникийн дэвшлиг ашиглан агарын үзүүлбэртэй дуулсныг онцолж болно. 1997 оноос нийгмийн хариуцлагатай үйл хэрэгэ эхлүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн Ариун сэтгэл санг байгуулан хандвийн тоглолтоороо амжилттай хөрөнгө босгов. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр хийсэн нийгмийн ажлаараа Монголоос анх удаа Нэгдсэн үндэсний байгууллагын элч төлөөлөгчөөр сонгогдов. Түүний дуулсан Нарны хаан хүүхэд дуу Нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан уралдаанд Азийн хүүхдийн шилдэг дуугаар шалгарлаа. 2004 онд нэг л үдэш тоглолтоо Төв Цэнгэлдэх хүрээлэнд хийж 2 удаагийн тоглолтоо 25,000 үзэгчдэд хүргэжээ. 2004 онд хамгийн үнэтэй клип болох Би дууныхаа клипийг 2000 км замыг туулан байгалийн гайхамшиг тогтцод зураг авалтаа хийжээ. Уг клип тухайн үедээ 10 сая төгрөгөөр бүтсэн юм а. 2005 он Хөх Монголын үр сад дууны клипэнд 800 орчим хүний баг бүрэлдэхүүн оролцсон гэдэг. Дээрх клип 25 сая төгрөгөөр бүтжээ. Кино клип жанраар бүтээгдсэн Домгийн өглөө клип нь 50 сая төгрөгийн өртгөөр бүтсэн. Үзэгчдийн таашаал нийцсэн шилдэг бүтээл болсон билээ. 2006 оны дурлал шиг асан тоглолт 4 өдөр дараалан 14,000 үзэгчдэд хүрч тоглохдоо гадны хөгжимчдийг хүрснээрээ Монголдо анх тагч болов. 2009 оны гайхамшигт үдэш тоглолт нь тухайн үедээ соло дуучны бие даасан тоглолтын стандартыг тогтоосон гэж үздэг. 120 сая гаруй төгрөгөөр бүтсэн уг тоглолтын тасалбарын үн 100 мянгаар үнэлэгдэж өөрийн гэсэн зэрэглэлийг тогтоожээ. Ариунагийн Миний шинэ орон зай чамтай бас чамгүй цамгууд нийт 30 мянган Америк доллараар бүтсэн бөгөөд хөгжмийн найруулагч Халиун Сингапурын хөгжимчдтэй хамтран ажиллажээ. 10 жил бие даасан тоглолтоо хийгээгүй дуучин Ариуна урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй уран бүтээлээ хийжээ.
Тэгэж бишээ 2019 оны 11-р сарын 8-нд тэнгэр шиг байд тоглолтоо тайзнаа тавих гэж байна. За Монгол улсын хайрч жүжигчин Донч Ариунагийн рок pop ертөнцөд зүтгэсэн 36 жилийн түүхээс ингээл жигсаагаал байвал барагдахгүй байсан. Онцолж болох жигсаалтыг ийхүү 18 одоо хойнлыгаар дис дараалан гаргасан. Тэгэхээр энэ бол мэдээж таны өнгөрсөн цаг хугацааг танд дурсамж болгон гаргаж чадсан гэдэгт итгэж байна. Эрос номер 1 цомгийг халуун хөгжийн продюсераар ажиллаад Сонор студид Дашка одоо инженер яг тэр цомгийн үйл ажиллагаан дээр манай халууны баг хамтдаа ажиллаад ингээд Сонор студид баг өдөр шөнөгүй тэмд амьдралаа өнгөрүүлж ирсэн. Та Сонор студиэс салдаггүй уран бүтээлчдийн яг нэг байсан. Тэгэхээр яалтчгүй одоо халуун гол эзэн сууж хөгжмийн хариулагч халууныг ярианд өрөө. Ариунаа маань бидрийг одоо хувь уран бүтээлч болоход бие хүн болоход бол өөрийнхөө байгаа байдлаар бас асар их нөлөөлж чадсан. Жишээлбэл энэ олон жил энэ одоо дуулж явах уран бүтээл хийж явах энэ хугацаанд маш олон уран бүтээлчдийг ажлын байраар хангасан. Маш олон уран бүтээлчийг одоо гялалцах боломжийг олгож ирсэн тийм. Зөвхөн ариунаа зориулж бид нар юм хийгээд байгаа биш. Яг бид нар бие биендээ их өгөөчтэй тийм амьдралаар амьдсан байна. Миний нэг хувийн бодол үгүй. Айгуу зоригтой эмэгтэй хүн гэхэд уран бүтээлдээ ерөөсөө хинээс ч айхгүй эрсдэл гаргаж хөрөнгө гаргаж чаддаг тийм ээ. Өөртөө маш шүүмжлэлтэй өөрийгөө зоригтойгоор өөрчилж чаддаг. Хөгжим жанрыг өөртөө зоригтойгоор тушиж одоо маркаа сууж юм. Тэгэл тэр үгүй морцсон чим ингээл дуун дээр тий маркагаар өглүүлээ л да гэх тий. Би бол жоохон дургу байсан баг. Ингээд ингэсэн чи тэгэл ариунаа гүй энэ гоё бид нар заавал гэж хүмүүсийг тий жанр болгоныг бид нар нэгтгэж гоё ажиллах хэрэгтэй. Дараа нь марка гараад ирсэн чинь үнэхээр энэ тоглолтын дээр ямар гоё эффект ямар гоё гэж бодчих. Ариунагийн хизээний тоглолтын дээр лээ тий тоглож байгаа марка гарч ирээд нийлээс харам гарч ирээ тий. Үчиг мүжигтэй ингээд үнэхээр энэ тэр одоо нэг хөгжил гэж хэлж болохоор бол тий үнэхээр энэ хүмүүс зоригтой гоё юм харуулж чадсан. Наран бүлэснэ бикэрдсэн бодол ми энгэрчингийн эдэрнэ усан төвшин бүжин саран өнгөн дээр мэдэрнэ өгийн моцон чиний гац өөдө харан соо Ариунагч маань бас санал тавьж ирсэн. Миний хувьд бол маш бахархалтайгаар, баяртайгаар хүлээж авсан. Урд нь сарсарныг амраад саналыг тавьж ирсэн байлаа. Тэгээд би бол хамтарч өглөөд тухайн дуу маань миний хувьд ч гэсэн рейтинг одоо миний тухайн үеийн карьерт бол маш их нөлөөлсөн. Энэ дуу маань бас 2 жил хит болсонд нь би бас хувьдаа маш баярлалтай. Ер нь бол Монголын хамгийн анхны дуэт рэп дуу хоршил одоо яг тэр нь маш сонирхолтой санагдсан та. Яг Америкт соло дуучингууд ардаа юу авч явах вэ? Юу яаж дахиад урлагаа сэтрэх вэ гэдэг дээр бол заавал хипхоп рэпрүүд орж ирсэн. Тэрний нэг нь бий байж чадсан да. Маш их баяртай. Намаа уучраа бүтгэр надад зогсон хуусан намны борон дэд цай бэр тусан хитэндээ би өглөө наран бүлэсэн битгэсэн бодол ми энгэрчингийн эдэрнэ усан бүжин саран өнгөн дээр мэдээсэн үгийн мотон чиний гац өөдөөс харан соо бичлэг өөртөө асар өндөр шаардлага. Болоод байгаа юмыг л болоогүй байна гэж улаач байраад. Бид нар айгүй олон юм дээр энэ дээр ингээд ам орж ирсэн. Чи энэс илүү яах гэдэг юм бэ гэхэд тийм болоогүй. Чи намайг энэс илүү яаж дуулахыг яаж мэдчихэж байгаа гэл тийм. Би жилдээ ариунаг нэг удаа ойлуулдаг байсан шүү дээ. Тийм тэгэл сүултээ тэгэл маш онцгойгоор инээж шөөрөлтөө тэгэл ингээл найзууд тийм. Үнэхээр яриад байвал баялаг юм. Гэхдээ нэвтрүүлгийн цаг тэгээ хомс байдаг болохоор одоо биш би бол ариугүй гэдэг нэг басна 2-3 хэлмээр байна.
хамгийн их нөгөө энэ шинийг ирэл хийдэг тийм янз янзын бүгдийг туршиж үздэг тийм циркийн акробат гэдэг нөгөө дуучны хийдгүү циркийн жүжигч юм шиг болоод нэг тийм түүхээд 2009 онд нөгөө гайхамшигт үуч тоглосон шүү дээ. 2-3 хоногийн дараа Сэрчмаа өвтөр дайралтахгүй юу. Тэгсэн чинь Сэрчмаа надад тэгнэ. Би ариунагчийн тоглолтыг үзээд ариунагч үнэхээр биширлээ. А дээр нь би өөрөөсөө маш их ичлээ гинэ. Яасан гэсэн чинь ариунагч надаас аюул олон ихчлээ. Тэгэхээр циркийн тэр хүн түнд акробатын төрөгүүдийг ямар ч асуудалгүй хийж байна. Тэгэхээр би бол энэ дээр бол ариунаг маш дайчин рискнээс айдгүй тийм. За үсгүй гэж боддог. Хоёрдугаарт Эсчэнд бид нар нэг тоглолт хэд оны хүлээд ирсэн би тоглодог чинь. 2 удаа тоглосон юм. Эхнийх дээр би тоглосон. Эхнийх дээр нь буянгийн жагаад. Тэгээд тоглолтын дарааллыг харж байгаа байхгүй би. 37 дууны жигсаалт тоглоод байгаа байхгүй юу. Тэгээ ариунагийн дуу ер нь манай үзэгч дүн те бинүүд бүгдээр мэдж байгаа ш. Дандаа юм дээшээ өндөр дуулдаг. Тэгээд төмөр шиг хоолгоор 37 дуугал тэгэл бүгдийг бараал гарсан юм да. Тэгээ би бол энэ ёслоо нэгэд төмрийн ариуна гэдэг шүү дээ. Төмрийн төмөр хатагтай ариуна юм уу ашиг. Тэр үнэхээр бас дуучин хүний бас нэг эзэмших ёстой тийм нэг том чадвар юм шиг. Бүтэн концертыг тэгээд ариунагийн концерт юм биш үү? Ихэнх дуучдыг бодвол айгүй ядаргаатай шүү дээ. Баахан бүжигчтэй гарч өөрөө яг адилхан бүжиглэн тэгээд циркийн акробат шпагат дээр суугаад тэр солин төвөргөний тайсан дээр дээрээс нисч орж ирээ бүр юм үлгэр домгийн болдог байхгүй. Тэр ачааллыг бараад тэгээд бүх дуугаа дуулж чаддаг дуучин гэдэг бол ер нь одоогийн залуучууд тэрийг барахад хэцүү юм дээ. Ямар ч асуудалгүй би гайхаад идэв. Би бас нэг сонин түүх юм. Бид нар чинь маш их ажилда ядардаг. Тэгээ би нэг жоохон залхуу урсан юм аа. Харин одоо жоохон завсарлаа би жоохон ядраад байна гэсэн чинь маргааш нь шууд намайг эмнэлэг төвлөлчдөг. Ачтын эмнэлэг рүү яриад эмчтэй нэр. Тэгээ өөр өдөр болгон асарч нөгөө эргэлж юмгээд би харин ч сайхан тэгээ гарч ирээд стадионы тоглолт гээд тэгээ сая өөжгийн хэллэлтэй үнэхээр зоригтой шийдлүүд гаргадаг гээд. Гэхдээ энэ урд хожид одоо дараагийн дуучид тэрийг хийх юм уу би сайн мэдэхгүй байна. Ариуна тэрийг хийсэн. Юу вэ гэхлээр стадионы нөгөө өндөр дөрвөн ширхэг юм төмөр амар өндөр нэг юу гэдэг штэ. Шон. Тэрэн дээрээс тороосоор бууж ирсэн. Тэгээ хөдөлмөр хамгаалал эдгээр нь хаанч явсыг тэрнээс нь бид ирчүүд бид нар айж байгаа юм. Ямар солиотой хүүхэн бэ гэж бодож байгаа. Цуун гараад идэг. Нөгөө чаас үзэгчтэн тайз руу хараадсэн чинь тэнд байна гэсэн бүр одоо тэр чинь 40-50 м үстэй. Ер нь бол юу л да одоо нэг уран бүтээл нэг төрүүлэх үйл явц гэж байна тийм ээ. Тэгэхээр уран бүтээлчүний хамгийн гол юу гэхээр тэр нэг бүтээл сэтгэхүй би тэр бүтээлчээр хандах тэр зүрх сэтгэлийн хандлага хамгийн чухал байх хэрэгтэй гэж боддог. Дотроосоо яг юу хүсэж байгаагаа тэрийгэ чинээнд нь тултал хийх нь л их чухал гэж боддгийг. Тэгээ тэрийгэ яаж дэлгэрүүлж, яаж сонирхолтой болгож тэр перформанс тэр одоо үзэгчдийн тэр зүрхнээс зүрхэнд хүргэх тэр юм руу яаж энд хүргэх вэ гэдэг юм бол хамгийн чухал. Хэрэгээрээ л урлагт хамгийн энгийн мөртлөөсөө агуу байдаг байхгүй. За баруун жиг өрөхөндөө боломж олох юм болох уу? За хөгжмийн найруулагч Болонбүг ярьсхандаа өрөө тэр түрүүн халуун хэллээ л да. Ер нь бараг жилдээ ариунаг нэг өөлөвчдөг байсан. Таныг ер нь хэр зовоож ин дууч их өндөр шаардлага тавьж за харилцан одоо уран бүтээл хизэнээс ер нь эхлэв. За ингээд намайг одоо ингээд тоож тий сонгож хөгжмийн найруулагчаар ажиллах болсонд би одоо нэр төрийн хэрэг байна. Одоо ингээд халууныхаа ярьсантай мөн адилхан нөгөөжийг үйл ярьж байна. Яг л мөн ялгаагүй халууныхаа үзэж байгаа зовлон би үзэж байна. Тэр нь тэг өшөөч үзэн. Бодоргүй тэр их найзууд ах бид хоёрыг уулзахыг хориглоод байгаа шүү надад ариун байж. Орж ирэхээр нь загнаад хөөгөө гаргачих юм. Намаа хөөгөө гаргач яваа гогийн ажилтнаа явж. Тэгээ одоо бидний уран бүтээл маш өндөр түвшинд зорж байна. Түүнийхээ дагуу бас өөрсдийнхөө шаардлагын дагуу цаах явж байгаа гэж бодож байна. Ингээд ер нь бол үндсэн одоо энэ тоглолтын чанар чансааг ард түмэндээ одоо манай мэргэжлийн найз нөхд маань бүгдээрээ үнэлдэг үлдээ өгөөд сайн дүн өгвөл тэгээд сайхан болж ил гэж ингэж л хүлээж байна да. Хөгжмийн найруулагчдын ажил одоо уран бүтээлчдэд бүр сюрприз болдог гэж бас би нэг дуучнаас сонсч байсан л да. Магадгүй ариунагчилсан баг. Бараг одоо шинэ хэлбэр маягаар хөгжмийн найруулагчтай хамтарч ажиллахад өөрийнхөө уран бүтээлийг дахиад маш өөр сайхнаар нээдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм шинжилдэг. Магадгүй тийм шинжилтийг та хүссний учир
хөгжмийн найруулагч Болорхүйтэй бас 2019 оны Тэнгэр шиг бай тоглолтын дээр хамтарч ажиллаж байгаа. Халуун тоглолт болгон дээр их өндөр босхийг тавьж өгдөг л дөө. Миний одоо бүх тоглолтын дээр ажилласан шүү дээ халуун. Тэгэхээр нэг тоглолтын цаана гарчгаад бид нар дараагийн даваа яаж инээсээ ахиулах уу гэж ярьдаг баг. Тэгээд тэр болгоны цаана гараад хахаар уран бүтээлч хүн нэг киноны ард гарсан юм шиг тийм хөгжил дэвшлийг өөртөө бий болгоцсон байдаг л да. Тэгэхээр би халуунаас суралцж гин, өөжгөөс суралцж гин, бүжигчдээсээ суралцж гин, оролцоо зохион байгуулж байгаа бүх хүмүүсүүдээсээ суралцсан байдаг байхгүй. Тэгээд тэд нар маань бас надаасаа ингээд хамтдаа ингээд бие биенээсээ үг авахын ухаанаар ингээд суралцаад нэг тоглолтын цаана гарсны дараа бол ямар ганцаараа хоосордог гэж сана. Бүжгэж жагаад ганцаарх нь үлддэг шүү дээ тоглолтын маргааш. Ариуна өөр айгуу гоё тийм ховсох чадвартай дурчин байхгүй. Үнэхээр ямар ч хөгжмийн найруулагчтай ажиллахад ойлголцож чаддаг. Ямар ч хөгжмийн зохиолчийн дууг өөрийн болгоод өнгөсөж чаддаг. Тийм уран бүтээлч байна. Тэгэхээр Ариунагийн одоо ялангуяа сүүлийн үед манай энэ рок pop урлагийг аварч яваа. Айгуу цөөхөн уран бүтээлчтэй байгаа. Жишээлбэл Ариунагийн одоо удахгүй болгож байгаа энэ тоглолтын дээр бол би үнэхээр сэтгэл тайван амар байгаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ тоглолт өөрөө Монголын рок урлагийн одоо үе шатыг тийм ээ нэлээд хэдэн шат өсөх тийм тоглолт гэж би хувьдаа одоо хүлээцтэй байгаа. Хүлээлттэй. Тэгээ Болорхүйдээ бол маш их итгэж байгаа. Яагаад бол манай Болорхүү асар туршлагатай. Болорхүүгийн тэр оркестрийн найруулга бол үнэхээр гайхалтай хийж чаддаг. Тийм учраас одоо би одоо яг аль биесээр Ариунагийнхаа халамжийг одоо Болорхойд татгууллаа. Халууна. Одоо тэгвэл тэгдэж чи одоо Ариунагыг чихтэд Болорхойд авчиад тэгээд хүнийг шүгдөө. За, Skin Entertainment-ийн найруулагч Анрыга ярьсгандаа өрөөд өнөөдөр Монголын рок pop ертөнц бол за магадгүй эстрад урлаг гэснээс хойш маш олон жилийн хагас 100-ны хөгжлийг бид ярьж болно. Өнөөдрийн төвшөнд хүрээд одоо энэ Тэнгэр шиг бай гэдэг тоглолт гарахын тулд зөвхөн тэр уран бүтээлч дуучин тайзан дээр дуугаал сайхан дуулах боломжийг өнөөдөр манай рок попын ард ажиллаж байгаа уран бүтээлчид одоо магадгүй инженер техникийн найруулагч нар PR-чд бүгдээрээ ер нь хийх хэмжээнд ер нь тэр төвшөнд хүрч чадуу гэдгийг танаас зорж асууя. Тэгээ студ продакшнер ярих юм бол одоо мэдээж ононд бол байгаа тий. Ингээд анхдагч одоо яг хүнийг эхлүүлжсэн. Өдгөө яг тэрнээс суурийн тавьснаас хойш одоо энэ видео шиг л урлаг бол нэлээд хөгжлөө. Зохион байгуулалт арга хэмжээний бүгд хөгжлөө тодорхой хэмжээний дэвшилтэд очсон байгаа. Тэгэхээр ариун нэгшин тоглолт маань баг 5 сараас эхэлсэн байгаа. Бид нар улсдад ажил эхэлсэн гэж хэлж болно. Жишээлбэл одоо ариун нэгшин сайн гарсан лого байгаа шүү дээ. Энийг одоо брендинг одоо бас хийж эхэлж байгаа. Дуучин дээр брендинг хийнэ гэдэг бол өөрөө бас шинжилэл баг. Брендинг гэдэг нь логоны үйл ажиллагаа зохицолгоо тий. Бүх юм шинээр хийсэн бид нар. Техникийн шийдлүүдийн баг гэдэг юм. Одоо маркетинг хамтарч ажиллаж байгаа LED компани байгаа. Одоо баг нэг 50-60 хүн байна ингээд. Яг зөвхөн ингээд техникийн асуудлууд зохион байгуулалт, найруулга ажил дээр ингээд ажиллаж байна. Зарим нэг ч одоо 5 сараас хойш ихлээр чинь бид хоёр чинь баг 2-3 сар зөвхөн дууны дараалал найруулган дээр ажиллаж байна. Тэгээ сүлдөөс тэгээд Ариуна гэдэг их нэртэй болсон юм шиг байгаа шүү. Өглөө яг нэг 10 цаг үед харин тэгэл бид нар чинь хаяа бас нөө шин ажилтаа болохоо бас жоохон унтчих байдаг тэгэл. Яа Ариуна нэгч ирсэн биш тэгэл босоод ярина. Тэ. Одоо энэ Болорхуу ахтай бас бид нэр ойрхон ажиллаж байгаа. Хөгжмийн найруулгыг бас одоо тоглолтын найруулгатайгаа холбоод бас бүжгийн хөдөлгөөн хаана уралд гаралт байх вэ? Хаана өөр амралт нь байх юм? Яаж өнөө үзэгчдийг дэш уусгах уу гэдэг юм. Яг нарийн ажиллаж эхэлж байгаа. Ер нь сайн юм байдаг байхгүй юу? Тоглолт биш үү? Аливаа тоглолт эхлэх хүртлээ гэдэг аймаг юм болдог байхгүй юу? Нэр үү хөгжим тоглож байгаа хөгжмөөс хулаад тэр тайзны тэр болонгийн нэг хадаас хадж байгаа мужаа хүртлээ шүү дээ. Тэр бүхэн гэдэг бүр
нервтэй бүр ингээд маш хүнд байдалд ордог. Яг тоглолт эхлэх хүртэл тэгж жагаад яг тоглолт эхлэн штэ. Яг хөшгөөгөөд ихний хөгжинд ураад эхлэн штэ. Тэгвэл бүх юм ямар ч асуудал болчихдээ. Бүх хүмүүсийн анхаарал зөвхөн Ариуна дээр. Гэтэл тэр тайзны ард юу болчихдөг гэж. За одоо ихний 3 дууны дараа хувцс солино гэл нэг амт ингээд хувцсыг ингээд барьцсан хүлээж ид. Нөгөөд Ариунаг чи тэр уснийг тэр болдноос тэрийг одоо эртгээс бэхлэн гэл нэг ус чинь хүлээж идэв. Тэгээ ингээд Ариунач 3 дууд болчиход хувцас солиход гүйж орж ирж штэ. Тэгвэл Ариуна тэр ингээд төм амт шавдаг байхгүй пирх гэл тэгээд пирх гэл ботрогоод Ариуна шал өөр болсон буц тайзруу гэдэг. Хизүү. Нөгөө фото зургийн хүрээнээс цаашаа амьдрал үргэлжилдэг гэдэг шиг тайзны хоёр талын хөшигнөөс цааш бол өстой жинхэнэ нөгөө галын шууд жинхэнэ тоглолт болж идэг байхгүй юу? Гол юм чинь тэнд л болдог. Тэр хөшиг рүү ороод төвтэй шидэл цаашаа. Ямар санд гутлаа буруу харуулаад хооронд нь солиод гараад ирэх юм. Энэ цирк дээр дурлалшигасны тоглолт циркийн тоглолт хоёр гутал буруу харуулж гутлаа буруу харуулсан. Би нөө танго бүжгэлдэг байхгүй юу? Тэгэл танго бүжгэлээд хөлөө гэсч гутал ерөөсөө далиж болж өгдөг. Яац юм болоо гэсч гутлын бол буруу харуулад өгсөн. Тэгэл орж ирээ уйлаа майлаа. Өвдсөн бидтэй хөл болж жишээлбэл. Тэгээд одоо яг Ариунагийн хөлөд мундаг л да яг ямар ч бодлогын хэлбэр олцдог юм өвөө төрдөг л тэгээд. Хамгийн гол нь тэрийг Ариунагаас өөр хинч мэдээгүй. Тэгээ хүнд мэдгэцгүй тэгээд даргалал өнгөрсөн байгаа байхгүй. Ариунаг чинь бас тоглолтын дээр ингээ шинэ юм оруулах гэдэг байгаа байхгүй бид нэр. Тэгсэн чинь өмнөх одоо энэ маш олон том тоглолтууд дээр хинхээ оруулсан байгаа гэдэг. Трюк гэхлээр трюк гэж агаар дээр хийсэн. Гэл юу их бас юм хийсэн байгаа. Нисээ ихээр нисцээ. Нисээ боосоо ихлээр хадаа. Одоо нэг л арга байгаа зөө. Хүндийг өргөлт үзүүлэх хэрэгтэй байхгүй. За ийм яриа өрнсөн дээр тэгвэл тэнгэр шиг бай тоглолт үзэгчдэд бас бакаан задлж олох сюрприз юу вэ? Дооч Ариуна. Би бол хөгжмийн найруулга дээр илүү хач холбогдол өгч байгаа. Дэлхийн чиг хандлага ямар вэ? Жишээлбэл Америкийн Супер Бол гэж жил болгон Америкийн оддуудын хийдэг тоглолтыг бид нар байнга л одоо интернетээр сошиалар харж байна. Тэгэхэд тэд нар тийм дэвшилттэй талыг хараад энийг Монголд яаж бид нар хэрэгжүүлж болох вэ гэдэг тэр одоо хөгжмийн найруулгын нарийн тийм сайхан нюансуудыг бид нар их сайн гаргаж өгье гэж бодож байгаа. Энэ дээр болорхоо маш сайн ажиллаж байгаа. Ариуна гэж уран бүтээлийн хамтрагчтай хүндэтгэл үзүүлж цаг зав гаргахын хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За хэд хоногийн дараа студидтэй эргээд эрхэм хүндтэй зочдтой иргэн уулзцгаая. За Ариунагч ярилцлага энэ цаг мөч хүртэл таны сэтгэлд ямар мэдрэмжийг өгөв юм? Сайхан маань уран бүтээлийн нөгөө үн цэнтэй цаг буюу тэр үнэт зүйлийг тэр бүтээсэн он жилүүд уран бүтээлч болгонд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ он жилүүдэд хамтдаа байсан энэ уран бүтээлчдэр хүрээлүүлсэн эднээс суралцсан эднтэй хамт жаргал зовлонгоо хуваалцсан гэд тэр бүх үнэн үгийг өөрөө хараа сонсох бас өөр мэдрэмж байдаг юм байна. Бараг анх удаага ийм нэвтрүүлэг хийгдэж ах шиг энэ сайн надад баярлалаа. Бас их сэргээж өгдөг юм байна шүү. Нэг тоглолтын юм сэргээш хэрэгтэй байсан. Харин энэ сэргээш болчих шиг боллоо. Үгийн сэргээш, хайрын сэргээш гэд тэгээд нэг тийм дахин ингээд нэг ургах тэр сайхан сэтгэлийн тэр гоё өдөөлтийг өглөө. Үнэхээр сайхан нэвтрүүлэг болж. Баярлалаа. За тэгэхээр сайн нэвтрүүлгийн маань салшгүй нэг хэсэг бол яа харахгүй. Дэрэгдээс маань энэ ярилцлагыг үздэг хэрхэн хүндтэй үзэгчд байдаг. За та бүхнийг ярилцлагандаа бас урьж байна. За баярлалаа, та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр энэ үдшил гайхамшигтай үдшил болж байна. Тэгээ өнөөдөр орой Ариуна хичийнхаа оролцсон энэ сайхан нэвтрүүлэгт фэнүүдийн групп гэж байдаг. Тийм ээ, Facebook хуудсан. Тэгээ ингээд фэнүүдийн группээ төлөөлөөд за миний бие, за мөн манай наран чимэг, хүслэн,
Мөнх цэцэг гэсэн 4 гишүүн олон зуун одоо дэмжигч фэнүүдийг нөлөөлөд оролцож байна. Хайртай дуучин байна ч гэсэндээ энэ тоглолтыг сайхан болгохын төлөө маш их зүйл хийж байгаагаа түрүүн бас бидэнтэй хуваалцаж сайхан яриа өрнүүллээ. Ингээд болох гэж байгаа тоглолтод нь маш том амжилт хүсээд үргэлж тийм ээ ард түмнээ баясгаж сайхан дуу хоороор хөглөж цоглог ирч хүчтэй байгаараа гэж ерөөё баярлалаа. Баярлалаа. За ингээд цэцгийн өртгийг өргөн. За тэгэл тоглолт бүр дээр нь мэдээж фэнүүдийн чин сэтгэлийн бэлэг танд ирдэг байх та тийм. Ерөөсөө фэнүүд л бидрийг хөглөдөг шүү дээ, шүтэн бишрэгчд. Ямар ч үед зөвхөн намайг л хамгаална. Тэгээд тэр момент дөр бичиж байгаа сэтгэл зүгээр эдгээр маань байхгүй бол бид яаж амьдрах аа? Уран бүтээл энэ ард түмэнд энэ үзэгчид, сонсогчид шүтэн бишрэгчтэй зориулагддаг учраас эдгээр байхгүй бол намайг хамгаалах хүн нэг ч байхгүй. Тэгэхээр эдрийнхээ хүчээр, эдрийнхээ хамгаалтанд ор би чинь хайрлагдаж яваа азтай дуучин хүн байхгүй юу? Баярлалаа та нартай. За таны гэрчээ. За сайн байна уу? Таны өдрийн мэндийг хүргэе. Тэгээд юуны өмнө одоо таны дог бүр ингээд багасаа сонсож өссөн. Үнэхээр тэгээд гоё сайхан гэж үнэхээр би бишрэхийн аргагүй өнөөдөр ингээд зүгээр ингээд нүүр тулж уулзж чинь. Тийм болохоор ингээд танд удахгүй болох тоглолтод чи өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөгд сайхан бүгдээ алгаад шиа гэж ирж байна. Баярлалаа. За баярлалаа. Дуучин Ариуна бол урлагийн тайзан дээр анх 15 настай. Магадгүй тэр рок, поп, эстрад урлаг гэдгийн хаалгыг зөвлөгөөн тогссон ч гэж магадгүй. За хэлийн чамдад суралцаж ирээд маш хүчтэй хонхтоод орж ирсэн. Тэгээ тэр цаг хугацаанд урлагийн одоо Ахмад үеийнхний гар дээр одоо суралцаж тайзан дээр гарсан бол өнөө 37 жил гэдэг бол бас урт хугацаа. Тэгээ энэ хугацаанд бол танаар үлгэр дуурайл авсан олон сайхан уран бүтээлчд байгаа. Тэгээ сайн нэвтрүүлгийн урилгаар студид одоо эрхэм мөндөд зочид хүрэлцэн ирэх гэж байна. Энэ бол яа харахгүй Монголын рок поп урлагийн эрэгтэй эмэгтэй дуучдын төлөөлөл болон хүндэтгэл үзүүлэх гэж байна. Ингээд эрхэм мөндөд зочдоо студид авах авъя. Сайн нэвтрүүлгийн урилгаар Sweet Emotion хамтлагийн уран бүтээлчид Монголын рок поп урлагт бас өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнэ танил болсон игчдүү Нанда гэдгээр нь өдөр та бүхэн бас санахгүй. За Матиу хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Гэтэ тоглолтондоо баг ийм цэцэг авлаа. Цэцэгнийхээ араас цэцэг нь дарууч байна ямар гоё юм бэ. Тэгээ тайзан цэцэг бүх юм цэцэг ерөөсө та бүхнээр төлөөлөн өнөө цагийн Монголын рок поп урлагийн одоо эрэгтэй эмэгтэй дуучдын хүндэтгэлийг би бас дуучин Ариунаг хүргэж байгаадаа баяртай байна. За маш их баярлалаа. Sweet Emotion Nanda манай мотивийнхан гэдэг за бүгдээрээ л бид нар хамтдаа уран бүтээл туурвж байсан, ихлүүлж байсан. Тэгээд эдгээр маш балчир байж тээ. Sweet Emotion-ыг харсан ч одоо ийм том бүгд ээжүүд болцсон. Зарим нь 3 хүүхдээ ээж, зарим нь 1 хүүхдээ ээж гэд. Тэгээд би эдний гэрт байнга очдог. Дөнгөж хамтлаг болоход байж хахад нь. Тэгэхэд нэг хитэ хөөрхөн юмнууд миний тоглолтын ард дуулах гал вокал хийж байхдаа хөөрхөн юм ярьдаг байсан. Тэгээд одоо тэр ярьдаг юмээс сонсол гөөм инээдтэй. Тэгээд манай хоёр Нанда миний одоо хамгийн анхны бүжигчнээр мэддэг шүү дээ. Би бүжигчин гэдгээр мэддэг, дуучин гэдгийг нь бол хожуу мэддэг болсон. Тэгээ одоо бүжигчин, дуучин. Тэгээ одоо миний бүжиг тэглэгчээр ажиллаж байгаа. Нанда маань ингээд надтай хамт ингээд багасаа явсан үсттэй. За манай мотивийн гамбаа нөхөрхөө хоёр дүү маань ерөөсөө миний бүхий л ард, миний вокал. Тэгээд би хаан дуудна, энэ хоёр маань дандаа ирнэ. Тэгээ хамгийн сүүлд би нэг сонирм сонсож хоёулаа миний нарны хамтуудын ард дуулж ирсэн гинэ. Тэгээ би мэддэг вэ. Нэг ийм л олсууд бид нар тэгээ сүүлд нь тэрийгэ мэдэж байгаа. Sweet Emotion хамтлагаасаа бас эхлээд ярилцлага эхлэе гэж бодож байна. За сая Ариун агш тэглээ шүү дээ. Миний ард вокал хийж байхдаа их хөөрхөн юм ярьдаг гэсэн. Жохом юу ярьдаг гэсэн бэ? Магадгүй бид нар удахгүй тоглолт хийхээрээ ярьдаг гэсэн болоо.
айгүй гойгод орсомжууд байна. Тэгээ юуны өмнө Ариун агчтай тоглолт хийж байхад маш том баяр хүргэе. Та бол одоо бүр ингээд тоглолтыг цагт болцсон штэ. Амар удлаа штэ тий. Удлаа штэ. Айгүй удсан. Тэгээд таны тоглож байгаа гэсэн бүр амар сэтгэл догтлсон. Таны нэг 2 тоглолтод бид нар орж исэн тий. Вокал хийж орж исэн. Бас нэг 2 доо хамтарч дуулж исэн. Тэгээд тэр дурсамжууд бүр айгүй гоё сэргэлээ. Таны тоглож гин гэхээр тэгээд биднийхэн тоогоо тоглолтондоо оруулах уу, яах уу та өөрөө л. Одоо тоглоомс жок. Тэгээд аль хэзээ тоглолтын юу гарцсан баг тий. За сайн. За таньда маш их хайртай шүү. Одоо ингээд олон жил ярьсан те хэдэн жилийн өмнө одоо тоглолтын ингээ ярьжсэн те ингээд манад бас ирээд Чимбатаага бас ингээ тоглолтын тухай мохоо яриад тэр хүлээлт маш их үүссэн байсан. Тэгээд одоо энэ биелээ болоод ингээ сайхан харт өмнөдөө дуу хоолойгоо өргөж байгаа. Үнэхээр том баяр хүргэе. Энэ бол уран бүтээлчүүний хамгийн гоё мөрөөдлийн нэг те үргэлжил ерөөсөө хязгаарч өндөртөггүй үргэлжил тоглолт те багасаа л таны одоо тэр ирч хүч энергитэй ингээл айгүй гоё тийм тэр бүхнээс суралцдаг байсан. Биднийг одоо ингээ жоохон бид нар хиттэй байсан би 14 мөрөв их л жоохон байсан. Тэгээ ирээл ерөөсөө цуг ингээл бид нар чинь дөнгөж дуулж эхлээл баг хоолойгоо ч учрыг олохгүй л тийм л хүүхдүүд байсан. Тэгээ манад ирээд бүгдээр бүжгийн хүртэл ингээл нөгөө Ариун агчийн тоглолтод ороход бүжгийн бэлтгэл хүртэл гэртээ идэг айгүй. Тэрийг одоо дундуур нэр одоо болоо. Тэгээ бүгдээр яг тэр чинь та нөгөө улаан машинтайгаа байсан санаж байна. Амар гоё час улаан машинтай. Тэгээс улаан машинтайгаа ирээл тоглолтын нөгөө одоо үеийг чинь бодвол тэр үед бүр нөгөө ингээ бүх юм өөрсдөө хийдэг үе байсан шүү дээ тий. Тэгэл нөгөө тоглолтынхаа нөгөө хувц сунар юуг ингээл дизайнертайгаа яриад. Гэхдээ заавал нөгөө ингээл материал өндрөндөө өөрсдөө цуг явдаг. Тэг яг сандгийн 3-4-ийн нөгөө амар олон дэлгэрүүд байдаг шүү дээ. Тэрнгөөр чи ингээл материалын дэлгэрүүд бүгдээр их хэсэл гүйж орол хүмүүс ингээл Ариун агчлаа амар хол бид нар ард амар баярлаа. Айгуу гоё дурсамж зөндөө байдаг. Игчнүүд нандаа гэж одоо аль нэг чинь би бол нандаа. За игч нандаа. За бүгдээрээ нарийн мэнд хүргэе. Тэгээд нэвтрүүлэгтээ бас урьсанд маш их баярлалаа. Тэгээд Ариун агчтай бас дандаа баярлж явдгаа хэлмээр байна. Бид хоёр болохоор бүр анх 90-ад од тэгээд дууны тэмцээн байдаг гэсэн шүү дээ. Тэгэхэд анх Ариун агчийн дууг яагаад дуусан бэхээр Ариун агч шүүгчээр сууж исэн. Тэгээ амар жоохон одоо чи хиттэй юм би нэг 11 2 мажтай. Энд чинь бас юм жоот гэснэ. Өглөөний нар гэж ирээд бүрээсэн. Өглөөний юу гэж байгаач мэдгүй таахгүй шүү. Тэгээд Ариун агч тэндээ зүр ямар хөөрх юм бэ гэд хоёлаа бүр иччихгүй тэрийг ингээд бүр сууж байгаа юм чи яа тий өөрийнх нь дуг долч. Бас амар сэргэлэн байна тий. Айгу кок авчихсан шүү. За дараа нь тэгээд соёл урлагийн их сургууль дөнгөж 1-р курст орсныхаа дараа Ариун агчийн харт бүжигчнэр очиод маш их ирч хүчтэй, маш их дайчин одоо тоглолт бол дандаа супер болдог. Тэгээ би анх тэндээс яг Ариун агч Монголын баг анхны дуучны ард бүжгэлдэг тийм лаг багийг бүрдүүлж гарч иржсэн. Тэгээд тэр үед би яг тэр бүжигчдийн рейтинг айгүй өндөр. Тэгээд айгүй хийн тэнд өргөдөж бүжгэлдэг. Тийм зөндөө их Ариун агчийн хачаар зөндөө их тоглолтод явдаг тийм байсан. Тэгээд бүх юм маань ингээд сайн явж байгааг юм бас нэг хэсэг бол Ариун агч яатчгүй холбоотой баярлаа гэж хэлье. Би болохоор вокалистаар гарч ирсэн. Дурд ихч бүжиглээд би араас нь ингээд вокал хийгээд. Тэгээд одоо би тэр хоёулаа хоёр талд нь гарч бүжиглэн. Тэгээд энэ удаа бас дахиж хамтарч ажиллаад маш их баяртай. Тэгээд дандаа би тэр үргэлж хоёр талд нь гац гсалт үргэлж би тэр хасaalт танк нэ гэж хэлдэг. За тэгээд юуны юм энэ бас нэвтрүүлэг орж байгаа туйлыг баяртай. Дурсамж гэхээс илүү саяхан бид нэг студиуд тааралдаад хавар илүүтэй нэг тааралдаад ярьжсэн тий. Яа их чи та одоо бушуухан тоглолтоо хийгээч. Бүр тэрс ма юунд стадионд хийгээч. Бүр амар гоё юм хийгээч гэсэн чинь. Өө их чи наадах чи яг бодцсон явж байгаа. Тэгээд бидэд маш олон гоё гоё санаанууд ихтэйгээ ярилцаж бас хуваалцсан. Тэрэн дотор нь бас маш шийдэлтэй гоё гоё санаанууд ярьсан. Тэгээд тэр болгоноос бас шингэсэн байгаа гэж найдаж байна. Энэ хүү тоглолтын дээр тэгээд маш гоё тоглолт болно гэдэгт бол туйлын итгэлтэй байна. Тэгээд таныхаа уран бүтээл бүх юмд нь хамгийн сайхныг дахин хүсье гэж. Мэдээж Ариун агчийг бол багасаа сонсч ирсэн. Тэгээд нөө сүүр наснаас өмнө жоохон хүүхэд байх үед чинь хоолой шингэн байдаг шүү дээ. Тэр үед бол Ариун агчийн дууг бүтнээр өстэй авч өгдөг гэсэн юм гэртээ гэрээ зэрэг айд баг тэр гэрээ зэрэг гэртээ өглөөний нар гэж явж байгаа.
чи минь би тэр ариун эгч чинь бас нөө юунд сүүл нөө юунд айгуу дуртай. Хизээч хинч чамайг тэрийг караокед орохдоо байнга дуулдаг хгүй юу? Зарим хүмүүс зориулж барьжтэй. Тэгээ ер нь ариун эгч шигээ бол хар багасаа шүтэж яаж гоё ирч хүчтэй мэрэгжлийн уран бүтээлч болох вэ? Дээрээс нь миний хүсэл зорилго сонирхол багасаа дуучин болно гэсэн хүсэлтэй байдаг байсан. Тэгээд сууж тагаад тэрнээс хойш олон ариун эгч уран бүтээл дээрсэн бас вокалууд хийсэн. Та бүхэн одоо сонсогчд бүгд бол ариун эгч нэлээд хитэн дууны ард мэт юмтлаг дуурж байгааг бол сонсох байх. Одоо сандрал нарилах байгаа юм шиг. Хамгийн сүүлийн тэнгэр шиг байдуу, хорвоог дүүргэж дэргэдэл байгаараа ер нь сүүлийн уран бүтээлийн нэлээд олон дуун дээр вокал дээр ажилласан да. Тэгээ эрэгтэй вокалуудыг тэр зугаараа гоё тоглолтоо нэрлсэн байна. За тэгээ мэдээж та бүхэн үргэлжлэн ирсэн юм чи би нэг хүсэл тавьмаар байна. Таны нэг олон төрсэн доонаас бүгдээрээ нэг бадаг гоё доол. Ямар дуу дуулах манайхаа? Энэ дуу. Гоё дээр байхын доонод байдаг шүү дээ. Бүр хуучны яа. Тийм бүр хуучны. Та нэр хитэн дуутай вэ? Нэг 100 нэг 50 орчим болцсон байлээ. Ямар гоё. Тий. Тэгээ дан яг юу дуу вэ? Ялхан сарны битүү. Яагаад ч надад ирэхгүй гитсасан дуурлал мэрэ. Яргүй ургах цагаар намайг зориод ирлээ. Нэдохногоны үнэр шиг айду золон чамайга насан турших мен байгасагэ ямар их хүсн вэ би ядгуул сарны долгансан чамайга хайрлах гэ явтан могет чин осож бичиних болгода ямар хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг яагаад өмнө та хэлсэнгүй бэ бурхан минь. За сахигууд бэлтгэлгүй бүсэлт тавиад амжилттай сайхан дууллаа. Тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа Монгол Улсын гавь жүжигчин дуучин Ариунагийн монголчуудын хамгийн хайртай дуртай уран бүтээл болох Нарны хаан хүүхэд гэдэг дууг хамтдаа дуулцгаая. Энэ дуу та бүхэн хүрэхээр Монголын хүүхдийн ордны дуучдыг тайцна орж байна. Наштах цагийн замыг товчтон цэнгэрийн дугаан өргөе газрын хаан хүүхдийн хүслийг ашигэн дэдээ хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харилээ хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харилээ мянган чичилээ хүүхдийн мөрөөдөл манагаргийн хүүхэд бүхэн түрэн дууж байна. Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө замбуудын хорвоог уярдаг загич хэцгээ газар дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө гаргараасаа барилсан загич хэцгээ ариухнаас ариун хүүхэд чамайга алгаан тосон харилээ айс үе цагийн тэнгэрт залбирч ардын дугаан өргөе дэлхийн хаан хүүхдийн хүслийг дэвс шигэн
бол дундаршгүй ирч хүч. Тэр бол Монголын рок pop урлагт өнөө цагт тод гэрэлцээр байгаа гайхамшиг дуран бүтээлч Монгол Улсын гавь жүжигчин Төмрийн Ариуна тун удахгүй үзэгч та бүхнээ 10 жил сонсон гайхалтай тоглолтоо Тэнгэр шиг байна нэртэйгээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. UBS телевизийн сайн нэвтрүүлгийн энэ өдрийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан эрхэм үзэгчдээ маш их баярлалаа. Эх 7 хоног шинэ зочинтой эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.